За сайн байцгаана уу. Өнөөдөр 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр болж байгаа Монголд өглөөний 9 цагаас ноён уулын алтыг ухах хэсэг талаарх шүүх хурал болох гэж байгаа 11 цагаас. Одоо Чикаго хотод оройн 8 цаг болж байна. Бидний нэвтрүүлэг 2 цагийн турш үргэлжлэнэ. Өнөөдрийн ярилцах өнгөрсөн 11-р хэлэлцүүлгээр бол бид нэр ноён уулын хүн нүгийн алтан ургийн хаадын бонхон үжүүлэг хааны шарил одоо Монголд байхгүй Оросд байгаа тухай хэлсэн байгаа мөн Чингис хааны алтан ургийн их хаадын бонхон сайн ноён хааны бонхныг үл Козловын экспедицийн 1924 онд ухаад яагаад тогсон тухай хэлцүүлэг ярьсан байгаа мөн хүн царцааны нүүдэл буюу Увс аймаг, Баян Хонгор аймаг, Өвсгөл аймагт болсон сонгуулийг л өрдсөн баримтын тухай ярьсан байгаа. Мөн 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр болсон Баян Зүрх дүүргийн засаг даргын тамгын газар болсон энгийн номхон ард иргэдийг хүч хэрэглэн, цагдаагийн хүч хэрэглэн нулимс сасруулахыг ашиглаж хүчээр тарах гэсэн оролдлын тухайд бол олон жишээгээр тайлбарлаж ингэж тайлбарлахдаа 1990 оны цагаан морин жилийн бослого болон 1988 оны Бирмийн лам нарын бослогыг цусаар яаж цусарсан гэж дарсан тухай мөн 1989 онд Тяньмэнийн талаад оюутнуудын бослогыг яддууд танкаар дайрч эрхэн устгасан тухай мөн 2008 онд монголчууд түүхэндээ анх удаа өөрсдөө буудаж 7 залууга сайхан залууга алдсан гамшигт муухай мэдээний тухай мөн 2012 онд ерөнхийлөгч буюу намрын хоёрыг амьдаар нь яаж тарчлаасан тухай ингээд тайлбарлаж хэлсэн байгаа. За түүнийхэн дараа бол бид нэр мөн хүн нүгүрний 3000 шүлэг өгсөн хүн нүгийн хаатын элдний тухай тайлбар хийсэн. Мөн Хөвсгөл болон Харанга аймгийнхан дуурайлж мэрэгэн гүн гомж өгөж Чингис хааны алтан ургийн 48 дахь үеийн хүний тухай хэлсэн байгаа. За өнөөдөр тэгвэл ноён уулын шүүх хурал 11 цагаас болох ч байгаатай холбогдуулан бид ноён Синтараго гэсэн энэ компани ямар учиртай компани болох мөн олон улсын хэвлэл мэдээллийн албаны мэдээгээр ямар учиртай тухайд ярихаас гадна ер нь Монголд өрнөж байгаа үйл явц яагаад ийм болж байгаа өнөөдөр монголчууд яагаад ноён уулын тухай мэдсэн ч мэдээгүй юм шиг байж байгаа мөн хүн гүрнийхэн төвийн тухай яагаад ярихгүй байгаа тухай бол ингээд хэлцэх юм аа. За өнөөдрийн шүүх хурал бол цагийн дараа эхэлнэ. Тэгээд энэ удаагийн ярилцлага Синтараго уулын тухай ярья. Синтараго уул компани 1997 онд Киргиз улсад алтны уурхаага нээж эхэлсэн. Одоогоос яг 20 жилийн өмнө. За ингээд 20 жил буюу 2015 он хүртэл Синтараго уулд 311 тонн алт ухсан гэсэн албан ёсны мэдээвэл Википедиагаас хайвал маш олон газраас гарч ирнэ мөн Синтараго уулд өөрийнх нь компани веб хуудсан дээр мэдээлэл байгаа. 311 тонн алт ухсан. Гэсэн хэдий ч Киргизийн ард түмний амьдрал хэцүү, улс төрийн маш бужигнаантай, засгийн газар нь маш олон удаа огцорсон, сүүлдээ ард түмнээ цэрэг цагдаагийн хүчээр дайрч өчнөө олон хүмүүсийн амийг хохиросон юм асуудал гарч ирсэн. Үүнд улс төрийн болон эдийн засгийн байгаль орчны энэ их хямралд нь бол Синтараго уул компаниуд шууд нөлөөлсөн. Учир нь 311 тонн алтыг ухаж авч явснаас гадна нийт тухайн улсын үндэсний хөтөлбөрийн бол бараг 20 орчим хувийг эзэлдэг ашигтай гэж ярьсан боловч ард түмний амьдрал нь хэцүүгээр байгаа. За ингээд тухайн Синтараго уул компани 1997 онд алтны уурхаага нээсний дараа дөнгөж жилийн дараа 1998 онд 2 тонн хорт бодис болох цианатыг алдаж ингэснээр Киргизийн гол мөрөнг байгаль орчинг бохирдуулсан байна. Ингээд олон улсын шинжиж гисэн баг гаргаад нөгөө л нэг одоо хэрэгжилж байгаа тэр хуулийг гуйл болгох
энэ аргаа хэрэглэн байгаль орчныг хордуулсан байгаль орчинд тийм их хортой бус гэсэн тийм албан ёсны шүүмжлэл болон мэдээллийг үл хийлгэсэн байна. Энэ дээр бол одоо хүртэл олон улсын байгууллагууд, нэр бүхий байгууллагууд албан ёсоор шүүмжилсэн хэвээр байдаг гэвч дундад Азад энэ маш их хөрөнгөтэй, маш их аюултай компани учраас одоо хүртэл дойрын ажил хийсээр байгаа. Ингээд 1998 онд биднийг цагаан морин жилээс хойш дөнгөж Монголын нийгэм бужигнаатай байхын үед Киргизд орж ирсэн компани 2 тонн цянид алдаж байгаль орчныг хордуулсандаа 4 сая долларын төлбөр төлөөд ингээ өнгөрөөсөн баг. Тухайн үед Киргизийн ард түмний 4 сая доллараар бол хуурах маш амархан байсан л да. Өнөөдөр Монголын Брогоулдыг Синтерагоулчин Брогоул гэсэн нэрээр бол өөрчилсөн компани шүү дээ. Аль хизээний яг л бараг бидний 98 онд энэ Брогоул гэсэн компани бол Монголд орж ирсэн. Гачууртын орд буюу Монголын одоо сая бол Монгол улсын хөдөлмөрийн баатар болсон Чинбат гэж хүмүүс анх энэ уурхайг бол ашиглаж маш олон тооналт авсан байгаа. Ингээд түүнийг юм бол худалдсан. Мөн дээр нь бол одоогийн ерөнхий сайд Ноён уулын өвөрт нь өссөн Эрдэнэт ван хамаатан садан бол өөрсдөө Ноён уулын өөр ард газартай байсан түүнийг юм л Брогоулдэд буюу Синтерагоулдэд өгч магадгүй түүнийхээ улмаас одоо хүртэл ингээд засгийн газраа толгоолж Синтерагоулдыг зогсоох үйл ажиллагаанд нөлөөлж чадахгүй байхаа гэж бодож байна. Тийм учраас өнөөдрийн өндөрлгөөс бодоход Монгол улсын эцэг нь болсон Монгол улсын ерөнхий сайд бол засгийн газрын хэмжээнд үнэхээр эх орныхоо төлөө тэмцэнэ гэж бид нэр үнэхээр итгэж явдаг. За ингээд 97 онд Монголд ямар үйл явдал болсон бэхээр 1996 онд бол 2 дахь сонгуул болж монголчууд түүхэндээ улсын их хурлын 76 гишүүний бараг 70 гаруй ардчилсан намаас нэр дэвшсэн хүмүүс тодорсон. Ингэснээр бол ямар ч туршлагагүй байсан Монголын ардчилсан намаас бол шинэ хүмүүс гишүүд болж ингээд нийгэм бол маш бужигнаатай байсан. Энэ үеэс 2000 он хүртэл засгийн газар хичнээн удаа бидний солигдсныг мэднэ. За энийг Киргизид болсон үйл явдалтай холбож дараахан тайлбарлаж өгнө. За энэ хооронд 98 онд бол Киргизийн 2 тонн цянид гэсэн бодисыг үл байгалд алдаж хортой байсан боловч ард түмнийг мунхруулах, бодлоо мэдээлэх үйл ажиллагааг үргэлжилсээр байгаад засгийн газартай худал хуурмаг гэрээ хийж мөн олон улсын шинжээчдийн багийг үл мэдээлэлээр хуурч ингэсээр байхад Киргизийн ард түмний босдгол үнэхээр дийлдэггүй. Ард түмэн өөрөө өөрсдийнхөө байгаль орчин болон их түүхийнхаа төлөө, газар нутгийнхаа төлөө мөн дэлхийн байгаль орчныг хамгаалахын төлөө ард түмний тэмцэл хүчтэй болоод Акаевын ерөнхийлөгч Акаев 1990 оноос 2005 он хүртэл 10 жил Киргизийг толгойлсон ерөнхийлөгч Акаев бол энэ хугацаанд энэ муухай бузар булаа юм болсон Акаев огцорсон ямар үйл явдал болсон тухай хүмүүс одоо мартаагүй мэдж байгаа. Дистралын бид нэрийн талаар ярих болно. Ингээд ард түмний тэнцэл маш хүчтэй болоод 2005 онд ерөнхийлөгч Акаев албан ёсоор огцорч ард түмний эсэргүүцэл маш хүчтэй болж хоорондоо мөргөлдөж Акаев зогтаасан. 2005 оноос хойш мөн л Синтерагоулд бол алт олборлох үйл ажиллагаа явуулсаар улс төрд нөлөөлсөөр Киргизийн улс төрийн амьдралыг үлсүүрүүлсээр байдал ерөөсөө өөрчлөгдөхгүй байсан. 2010 он хүртэл ард түмэн тэнцсээр байсан. Ингээд 2005 онд шинээр томилогдсон Бакаев гэсэн ерөнхийлөгч гарчсан. Бакаев бол 2005-аас 2010 он хүртэл
Киргизийн ерөнхийлөгчээр байж байгаад мөн ард түмэн бол Синтарагоудын төлөө тус асруулсан тулааны хийсээр байсан. 2010 онд мөнхөө Акая гэсэн ерөнхийлөгчийн адилаар Акаяг ерөнхийлөгчөд бууж өгсөн. Бууж өгөх гэжтэй албан тушаал гаргамж хүчээр огцорч энэ үед бол засгийн газар болоод ард түмний хооронд цус асруулсан тулдаан болсон байна. Монголд мань ийм битгий болоос уул уурхаагаас бооч гэж үнэхээр хэлмээр байна. Учир нь Монголын ард түмэн бол үнэхээр ухаалаг ард түмэн аль нэгэн хүмүүсийн боол болон амьдрах тийм тавилангүй ард юм аа. Ингээд 2010 онд Бакая огцорсон хэдий ч огцрохын өмнө хэдэн 10 хүнийг цэрэг цагдаагийн хүчээр буудан хороосон цус яргал болсон байна. Яагаад тэр амиа алдсан ард түмэн юуны төлөө тэмцэж, юуны төлөө амьдрах гэж ингэж амиа алдсан гэдгийг өнөөдөр монголчууд бас өөрийнхөө өмнө эзэн Чингис хааны үед Монголын далбаан дор байсан Киргиз буюу Киргиз эртний улсын түүхээс нь үнэхээр мэд хэрэгтэй маа гэдгийг сануулж хэлэх нь маш чухал болоо. За ингээд энэ Синтарагоуд буюу Симтара Симхээ тараагаад Симхээ мөнгө тараагаад улс төрийн болон тухайн улсын нэр нөлөө бүхий хүмүүсийг үл өөрийнхөө атгандаа оруулж чаддаг хүн хар Ааз юм. Аазны тороор тэр тухайн улсыг бүрхэж чаддаг. Энэ хүмүүс тухайн улсаас алт ухаад л байна. Ухахын хэмжээгээр тэр хүмүүсийн мөнгө бол уул аваашгал өсөд байдаг. Алтын огчийн гэсэн нэрээр тухайн улсууд бол зээлэг өгч ийн гэсэн байдлаар өгөөд за 100 сая 200 сая доллар. Тэр нь бол эргээд ямар ч улс оронд нь ашиггүй. Тэр мөнгө нь хүүнд идэгдээд тухайн зэйсэн 100 сая гэд доллар маань ахаад 200 300 сая долларын өр болон улсад ногдож алтаа авахулсан ард түмэн ямар ч ашиггүй зөвхөн өөрсдөө ашиггүй ядуурч эдийн засгийн ядуурхаас гадна ард түмнийхэн амьдрал оюун санааных нь ноцтой хохирол учруулдаг. Өнөөдөр бид нэр байгаль орчны хямрал болон байгаль орчинд маш хортой тухайд бол өдөр болгон байнга л ярьж байгаа гисэн хэдий ч оюуны хоосрол, оюуны хямрал, оюун санаанд нь яаж нөлөөлөх тухайд бол өнөөдөр дурсан бодож чадахгүй байна л да. Байгаль орчны хямрал яхаа бид нэр сайхан нэр зүгэл бид нэр нөхөн сэргийлхийн өмнөхтэй адилхан болгоно гэдэг гэтэл үгүй юм аа. За дөнгөж саяхны мэдээгээр бол Синтарагоуд гэж компани монголчуудаа сайн сонсож байгаарай. Америк нэгдсэн улсын Wyoming гэж том мууж байгаа индианчуудын уугуул нутаг. Тэр дэлхийн гайхамшиг болсон 10 гайхамшигт National Park буюу үндэсний эсрэг хүрээлэн байдаг. Энэ бол шар хад буюу Yellowstone гэсэн нэртэй. Yellowstone-ны дор бол байнгын мөнх галтуул оргилж байдаг. Тийшээ аяж очсон монголчууд маш олон байгаа. Энэ бол Америкт ирээд үзэх ёстойгоо 10хан газрын нэг юм. Гэтэл энэ Синтарагоуд хүн төрлөختний түүхэн тэр Yellowstone буюу Yellowstone хэрвээ байгалийн онгон төрхөн хадгалахгүй байвал маш аюултай, аюул тохиоход тийм бэлэн газар ш. Одоо Баян-Хонгор аймгийн шаргалжуудтай адилхан. За Баян-Хонгор аймгийн шаргалжуудыг бол шаргалжууд буюу Баян-Хонгор аймгийн алтыг бол байхгүй болгосон шүү дээ. Энд бол Мянган Баяр гэж хүний одоо өнөөдөр бол сурагч хэмээгөө мэтэл ингэж явж байгаа. Ингээд шар хадны тэр аюулыг мэдсээр байж, галтуулын аюулыг мэдсээр байж Синтарагоудын тэр байгаа байгалийн баялагийг ашиглая гэсэн санал тавьсан байна. Ашиглах гээд санал тавиад аргагүй Америкийн нэгдсэн улс бол огт өөр улс үндэстэн болохоор Синтарагоуд зөвшөөрлөг өгөөгүй. Тэдэнд байгалийн хохирол ямар байх нь хамаахгүй. Зөвхөн алт эрдэнсийг аваад байгаль орчныг нь нөхөн сэргийлэх гэсэн худал үгээ хэлээд хордуулаад байж ах нь хамаатай ийм асуудал. Ингээд энэ Синтарагоуд компани бол бүхэл бүтэн улс орныг самарсан эдийн засгийн алуурч тийм бол бодит нэгэн жишээ юм.
Өнөөдөр Монгол орон даяар хүмүүс эдийн засгийн алуурчдын тухай ярьж байгаа. Эдийн засгийн алуурчдын гараас гарч чадахгүй гэсэн тархинд нь гүн бат шингэсэн сэтгэлгээвэл Монголын хүн бүхэнд ойлгуулсан байдаг. Үгүй юм. Энийг харин хэн өөрчилж чадах вэ гэвэл Монголын ард түмэн үнэхээр өнөөдөр өөрчилж чадна. Өнөөдөр эднэр бол ухралтанд орсон 1 сарын 22-ны ялалт бол үнэхээр ноён уулын ялалт байсан гэдгийг тэр ялалтанд олон жил зүтгэсэн ноён уулыг аврын хөдөлгөөний цэрэн нэдэн тухай босоо өгөх Монгол бүлгэм мөн Тэнгэр Монгол газар болон маш олон хүмүүс мөн эрдэмтдийн баг сэтгэл зүрхэн өгсөн зүүн хараагийн нутгийн ард түмэн энэ бүх хүмүүсүүд үнэхээр баярлсан ийм ялалт байсан. Ингэхээр Синтераго өнөөдөр ухралтанд орчихсон байж байгаа давшиж хизээж чадахгүй. Одоо Монголын ард түмэн дороо яагаад ноён уул гэдэг юмны бид авран үлдснээр монголчуудын түүхэнд ямар ч тавь гэдэг талаар өөрөөсөө л бодож өөрөөсөө харгалзаа болсон юм байна. Энэ тухай дараа стратегаар тайлбарж хэлье. За одоогоос ингээд дахиад автъя. 97 онд алтны уурхай эрхэлж 98 онд 2 тонн цэнэт алдаж байгаль орчин хордуулсан 15 он хүртэл 311 тонн алтын ухаад аваад явсан ч ард түмэн ядуу хിവэрэн байгаа. 2005 онд ерөнхийлөгч Акаев бол лөөврийн хэрэгт оролцсон учраас ард түмнээсээ өршөөлгүйгээр зайлуулагдсан байгаа. 2010 онд дараагийн Бакаев ерөнхийлөгч нь мөн энэ лөөврт оролцсон учраас зайлуулагдсан байгаа. Энэ хугацааны 2010 он хүртэлх хугацаанд Бакаев ерөнхийлөгч нар Монголын Брогов болон ноён уулын лиценз дээр ямар лөөвр хийснийг өнөөдөр бид мэдэхгүй явж байгаа. Үүнтэй ч холбоотойгоор Синтераголдын Комторогийн энэ алтны уурхайг ашиглахын тулд ноён уулаар золиос хийсэн байж магадгүй. Броголдын ашигласныхын төлбөрт бид өнөөдөр ноён ард түмэн бүгдээр Синтерагол буюу Брогол компаниас 3-аас 4 тэрбум долларыг нэхэмжлэн авах хэрэгтэй. Үүний цаана яагаад бодит жишээ байна вэ гэхээр олон улсын шинжээчдийн шинжилгээд өгнөлт байгаа мөн Монголын хуулийн цорхойг ашиглан ямар лөөвр хийсэн гэдэг нь бол тодорхой байгаа. Гисэн хэлийч энэн дээр үнэхээр хүч дутагддаг. Өнөөдөр офшорын дансыг тэмцэх хөдөлгөөнийхэн бол мэдээлэл хийсэн байсан. Тэднэрт үнэхээр хүч дутж байна. Монголын нийт ард түмэнд маст хүргэхийн тулд бол үнэхээр хүч хүрдгүн байна гэд уриалга гаргаж ард түмнийгээ дэмжээч гэсэн уриалга гаргасан гэсэн. Түүнтэй адилханаар хэдийгээр бүх бодрол лойр болохаа бэлэн байсан ч нийт массын төвшөнд энэ тархины угаалгыг бол сайтар үлдэж үнэхээр боломжгүй Синтераголд энийг авчихсан байгаа гэсэн тархи угаалтыг явуулж Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг ихэнхийг нь бол худалдан авч тэр талаар хангалттай мөнгө өгөөд энэ тухай бодит мэдээллийг өгүүлдэггүй. Энэ нь бол олон улсын өөрсдийнх нь туршлага юм байна. Энэ лойрыг монголчууд өнөөдөр сэрж мэдж чадах юм аа. За ингээд нөгөө товч ерөнхий яриа маань 2012 онд гарсан. 2012 онд гарсан одоогийн ерөнхийч Атамбаев нь бол тус компанид шинээр гэрээ хийх шаард шүүхт өгсөн баг. Яагаад тэгэхээр 97-оос эхэлсэн тулаан бол 2010 он хүртэл сүүлдээ ард түмний цусасруулсан дайнаар төгсөөд үүний дараа бол Синтераголдээс эднэр мөнгө нэхэмжилсэн. Одоогийн энэ шүүхтэр гэрээ явж байгаа. За энэ дундуур нэг үгийг хэлэхэд Тажикстан улс хятад улсад 2011 онд газар нутгийнхаа 5.5%-ийг нь өгчихсөн, өр зээлэндээ өгчихсөн. 5.5% буюу Тамирын Тажикийн парламент нь 99 онд
гэрээлцгээд Памирийн ууланд байх 100,000 квадрат километр талбайг бол өгж Тажикийн гадаад харилцааны сайд нь бол Эвнийг 5.5% юм а гэж мэдээлэл өгсөн байна. За Памирийн уул бол Хятад болон Афганистантай хилдэг Тажикийн орчин хэлдэг юм гайхамшигт уул байгаа. Хятад бол өнөөдөр Тажикийн эдийн засгийн болон эрчим хүч дид үлсийн хувьд хамгийн том хөрөнгө оруулагч гэж байна. Тажикийн жишээг бодвол Монгол улс өөрсдийн тусгаар улсын статусаа олон янзаар алдахаас гадна газар нутгийн төвшөнд өнөөдөр хийгч байгаа 5 тэрбум доллар болон нийт Монголын 30 тэрбум долларын өрөнд орчихсон байж байгаа. Үүнийхээ золиод Тажикийн жишгээр газар нутгаа бол Хятад албан ёсоор өгөхөөс аргагүй байдал хүрч болно. Өнөөдөр монголчуудыг эрт дээр үеийн зэр зэвсгийн хүчээр булаан эслэх биш, эдийн засгийн хүчээр нь эдийн засгийн аргаар бол худалдан аавна гэдэг бол үнэхээр зорилго юм аа. Энийг бол Монголын ард түмэн бүгд нийтээр мэдэж байгаа. Гэхдээ бидэнд хэдийгээр мэдсэн ч бусад ард түмний жишээл үнэхээр хэрэгтэй юм. За энэ Тажик бол Хятад газраа ингэж алдсан тухайд бол маш олон англи дээр интернетээр бол мэдээ байж байгаа. Энд ярьж байгаа бүхэн маань баримттай учраас Монголын ард түмэн биднэр худал үнэн зүйлээр тархитлагоо бол угаалах цай болоогүй маа. За Тажикийн жишээ үл юм болж тэгвэл Киргиз бол өнөөдөр яг ийм адил хэцүү байдалд орж байгаа. Нэгдүгээрт нь эдийн засаг нь бол маш сул дээр болсон. Эдийн засаг нь шууд дангаар хараад зөвхөн ганц компаниас шталтны ганц компани. Тэр компани нь хэдийгээр улс орныг нь сайжруулах юм ахэд улс орныг сайжруулах биш. Өнөөдөр 10 төгрөг зээлсэн хүн маргааш нь 20 төгрөгтэй 10 төгрөгийн зээл авсан хүн бол маргааш нь дахиад 20 төгрөгийн зээлтэй болоод ингээд давтагдшгүй орчин үеийн боолчлалын хэлбэрт ордог. Бид нар өнөөдөр боолчлал гэдэг зүйлийг магадгүй орчин хэллэгээр бол дээр үеийн хэллэгээр ойлгож хин нэгэн хүнийг хажуудаа аваад гэртээ суулгаад боолчлохыг бол боолчлол гэж үзэж магадгүй. Энэ байдал цаг хугацаа техник технологи орчин үеийн дэлхийн хөгжихийн хажуугаар бол огт өөр болсон. Боолчлол гэдэг юм бол оюун санаагаар нь боолчлох, эдийн засгаар нь дамжуулж боолчлох, хүн ардыг нь эрхчлөөгөө болгоод тухайн ард түмэн бол зөвхөн өнөө маргаашийн хоолон зоох, мөнгөний төлөө өдөр шөнөгүй эрхчлөөтэй юм шиг мөртлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй, мөнгө олохын төлөө явах ийм байдал хүрэхийг бол орчин үеийн боолчлол гэж хэлж байгаа. Ийм байдал өнөөдөр Монголын ард түмэн бүгдээрээ орчихсон байгааг өнөөдөр дор бүрдээ ойлгох ёстой гэж би бодож байгаа. 3 сарын за хажуугаар нь юу нэг бас юм хэлж байгаа Тажикийн жишээгээр 3 сарын 8 бол март гэсэн Мартин баярын өдөр. Бид нэр Мартин 8-ны өдөр гэж тэмдэглэдэг болсон байна. Өнөөдөр Монголын ард түмэн эмэгтэйчүүдийн баяр гэдээ хавтгайтлаар хэлдэг юм болсон. Энэ бол ард түмний тархийг угаах нэгэн том зэвсэг юм. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад Мартин 8-ыг тэмдэглэдэг. Эцэг тэмдэглэдэг. Энэ бол 1917 оны октябрийн хувьсгалаас өмнөхөн болсон 1895 онд хөдөлмөрчин эмэгтэйчид өөрсдийн эрхчлөөнийхөө төлөө тэмцсэн ийм хөдөлмөрчин эмэгтэйчдийн баяр болохоос биш. Эмэгтэй хүн бүрийн баяр биш юм. Мөн түнчлэн энэ баяр бол социалист коммунист орнуудад тархсан баяр байсан. За энэ ингэж ярьснараа би өнөөдөр Мартин 8-ыг тэмдэглэх нь буруу гэж хийж байгаа юм биш. Энэ бол 100 жилийн өмнө Монголын 50,000 хүмүүсийг яргалан алсан коммунизмын хий үзэгдлийг түгээхэд маш их хүчтэй PR болсон нэг зэвсгийн нэг юм байна. Тэгэхээр аливаа нэгэн юмыг бид нэр хэлбэрээр нь биш агуулгаар нь ойлгохгүй бол хэлбэрээр нь авч баяр болгоныг аваад байх юм бол Мартин 8-ны адил 90 оноос хойш орж ирсэн нэгэн аимшигтай муухай баяр бол Halloween гэдэг чөтгөрийн баяр. Энэ баярыг тэмдэглэх тусмаа бид нэр одоо өнөөдөр тэр муухай хүний өвхөл үн цэнгүй болж хүнийг алах нь хамаа замбаагүй болж бузар муухай
шүүлсэн газар явах нь чөлөөтэй ариун сайхан дагшин орон гэсэн ийм буруу ойлголтыг бол ойлгодог нийгэм төгөөхийн зэвсэг болсон юм байна. Яг ч энэ утгаараа би өнөөдөр ахин хэлэхэд Эрдэнэ зооёдын лам баасан сүрэнгэл буруу ярьж ахт нь уушлаараа гэд эсэргүүцсэн юм юм ч юм шүү. Лам хүн үхээр бозрын газрыг ариун дагшин бурхны орон гэж яриад явж байгаа гэдэг бол энэ бусдын түгээсэн Халлоуин гэх мэт баярын адил тийм бусдын тарих угаасан мэдээллийг өөрийн мэдэлгүй ард түмэндээ түгэж байгаа нэгэн хэрэгсэл юм байна. Энэ мэдээр явхаас бид нар бол маш олон байдлаар оюун санааны боолчлох хэлбэрт орно. За Мартин баяр бол өнөөдөр бид нар мартаж болохгүй баяр юм аа. Бид нар юмыг бичлэгээр нь харах юм бол март гэсэн үг аа. Март. Өнөөдөр Монголын ард түмэн мартаж болохгүй. Өнөөдөр Мартин 8 болж байгаа гэж ерөөсөө бүх юмыг мартаж болохгүй юм байна. Маргааш өнөө өдөр Монголд 2 дахь өдөр эхэлж байгаа Мартин 8-ны өглөөгөөд монголчууд маань хүн бүхэн анхаарал тулгарсан юм үед ноён уулын шүүх хурлыг Синтраговд зарлаж байгаа ч учиртай юм шүү. Ийм болохоор Мартин 8-ны тухайд товч тайлбар хийлээ. Мартин 8-ны адилхан Халлоуин гэсэн баярыг бол үнэхээр бид нар бодох ёстой тийм аимшигтай баяр. Энийг бол одоо бүр сүүлдээ хитрээд нялх хүүхдүүдийн цэцэрлэг яашлаар нь хүртлийн муухай баярыг тэмдэглэхийг зөвшөөрдөг болсон байна. Мөн сургуулийн сурагчдын хувьд бие биенийг айлгах, хар аалзаар айлгах, арг яс гаргаж үзүүлэх энэ үл үнэхээр хатгай юм болсон. Үүнийг хэрвээ мөн гэлтгүй бид нэр ойлговол энэ баярыг бол шууд хориглох ёстой гэж газар хатгааруулахгүйгээр тэмдэглэх ёстой юм байна. Биний хэлэхээс арга байхгүй. Мөн өөр нэгэн баяр бол одоо Валентины баяр гэж 2 сарын 14-нд бид нэр тэмдэглэдэг. Энэ тухай дараа нэлээд толгөрөнгөө ярина. 2 сарын 14-ний баяр бол Христийн лам хүн үгсэн өдрийн баяр шүү дээ. Энийг бас тэмдэглэх нь бид нэр учрын мэдээж тэмдэглэл үнэхээр зүгээр юм л да. Далимт нэг хэлэхэд энэ өнөөдөр хэрвээ хайрын баярын өдөр шилж байгаа бол биднэрт тэр сайхан хайрын төлөө айнасаа өргөсөн маш олон өөрсдийн баатарлаг хүмүүс ч хүрт байдаг. Тэднийхээ дурсгалыг хүрт баярлуул тэмдэглэх ёстой юм л да. Нэгэн утгаараа бол одоо жишээ нь хэрвээ өнгөр хайрын баярыг шилж байгаа бол тэр нь бол бэлэгдлээрээ Монголын ард түмэн үнээр бэлэгдэлтэй юм яадаг. Нэгэн өгсөн хүний баярыг бол тэмдэглэх тийм ард түмэн биш. Хайрын баярын өдрийг ярьж байгаа бол үнэхээр ариун хайр засарсан тийм бэлэгдэлтэй юмныг бол бэлэгдэж баярлах ёстой юм байна. За түрүүний жишээлээр хэлэхэд Мартин 8-ны гэж тэмдэглэж байгаа мөртлөө бид нэр эцэгхийн эхчүүдийн баяр. Алунгой ихийн 5 сургаалаа мартчихсан. Алунгой их гэж ямар хүн байсан? Өвлөн их гэж ямар хүн байсан тухайга мартчихсан. Тэр хүмүүс ямар ч хэрэггүй болчихсон. Энэ мэтэр энэ хүмүүсээ мэдхгүйгээр өнөөдөр Мартин 8 гэж тэмдэглэж байгаа эхчүүд болон эмэгтэйчүүдийг харах тусмаа гуниг төрмөр байдаг. Өнөөдөр эхчүүдийн баяр гэж тэмдэглэж байгаа бол Монголын ард түмэн өөрсдийнхөө эжинэрийг баярлах байдлаар энийг өөрчилж болох юм. Нөгөө талаар Мартин 8 гэж тэмдэглэж байгаа бол мартахын баяр гэж болгож тэмдэглэж байгаа бид нэр түүхээ мартсны баяр болгож тэмдэглэж байгаа гутамшиг ойлгох ёстой юм. Мартин баярыг тэмдэглэж байгаа хүмүүс түүхийн тухайд болоод мандухай цэцэн хатан гэж ганцхан эмэгтэй яаж Монгол улсыг хамгаалan авч үлдэж чадсан. Алтан өргийн хэлхээс байх болгож байхад өөрөөсөө 10 сахан хүү дөрүүлнэсэн ангаа тангарахтаа хүрээд өврөөсөө охин дөрүүлнэсэн дээр тангарахтаа хүрээд тэр эмэгтэй чадж байсан. Тэр түүхийн улбаагаар өнөөдөр бидний Монголын эзэнт гүрэн бол үргэлжилсээр Монгол улс маань бүрэн бүтэнгээр үлдсэн байж байгаа. Тэгэхэд Сүхбаатарын Янжмаа яагаад өнөөдөр 3 сарын 8-ны тухайд энэ ноён Синтраговтай холбоотойгоор ийм руу оров гэхээр өнөөдөр бидний сэтгэлгээндээ өөрчлөлт оруулах ёстой учраас зөвхөн ноён уулыг нэг хуулиар авраад үлдэх нь бол бидний хувьд хангалттай биш. Бид нар монголчууд оюун санааны сэтгэлгээний хувьсал хийж ийж юу болчих гэдгээ хүн болгоо мэдэрч хийж энэ бүхнийг мэдэх ёстой юм. Тэгээс хэлбэрчсэн байдлаар бүх юмыг хуулаад байвал бид нэр Манкурт боолын Чингис Айтмад оюун цаасан давсан дах Манкурт боолын гишг рүү орно л доо. За ингээд Мартин 8 гэсэн баярыг үнэхээр тэмдэглэж байгаа бид нэр Алангой ихэнх сургаалыг эргэж ялангуяа эхчүүд эмэгтэйчүүд бол ялангуяа эхчүүд
хүүхдүүдтэй алангой орхин сургаалыг адаглаад өдөр болгон биш хэд нэг удаа ч гэсэн дурсаасаа гэсэн уриалгыг үл хэлж байгаа. Ингэхгүй байх юм бол Монголын төв огт дүүр болно. Өнөөдөр ноён уулыг аврыг гэсэн хөдөлгөөнийг ганцхан юмтай толгойлоо явж байна шүү дээ. Бас л их хүн, зэрэг найдан гэж их хүн өөрөө хутгуулаад, хөлөө гулуулаад тэгсэн мөртлөө та нарын төлөө тэнцэж яваа шүү дээ. Гэтэл ноён уулын тухай үг дуурхаас имэйсэн тэрийг интернетээр явж байгаа мэдээллийг уншихаас цааргалсан мөн тэрийг дэмжиж үгээ хэлэхээс ямар нэгэн байдлаар хоош суусан хүмүүст л заавал хөрөмөр санагдаж байгаа. Энэ хүнд эд хөрөнгө болон алт мөнгө нь хэрэгтэй болоод ингэж тэмцээгүй юм аа. Өнөөдөр бол маргаашийн үргэлжлэл. Тийм учраас маргаашийн ирээдүйн төлөө болон Монголын ирээдүйн төлөө ийм их хүмүүс ингэж тэмцэж явдгийг. Тийм учраас Монголын эхчүүд өнөөдөр баярлаж байгаа эхчүүдэд хандаж хэлэхэд найр надам наргаан цэнгийн хийхийн хажуугаар түүхэн ахын гэж дурсаад Монголын түүхэнд ямар хатад болон ямар эмгтээчүүд үнэхээр баатарлаг гавьяа байгуулж явсан бэ. Бид нэр эргэж дуусах ёстой вэ гэдгийг иргэн дурсаасаа ийм баяр болгоосоо гэсэн юм би бодож байна. Уриалмаар байна. Өөр маш олон Монголын эмгтээчдийн тухайд дуудаж болно. Энийг түүхэн тэмдэглэгдэн үлдсэн олон хаттын тухайд бичсэн Жак Петерфорд ном байгаа. Одоо тэр Монгол Queens гэдэг Атила хааны номны цаан байж байна. Энэ номд мандухайд сантныг суур болгон аваад Монголын эхчүүд, эмэгтэйчүүд ямар агуу байсан талаар бол үнэхээр дэлхийн хүмүүсийг уяртал нь бич чадсан юм ном байгаа. За тэгвэл бид нэр Өвлийн их болон Наадлын жишээ бол Дамдны Скватрын иргэн Янжмаагаа цаашил бол Богд хааны Хинтээ аймгаас сонгогдсон 2 хатан, Алтан ургийн 2 хатан өөрсдөө мадагдсан Гинэмпил хатан болон их хатан домдог дуулмнаар цаашлаад яривал Алтан ургийн дүүг хадгалж үлдсэн Самар хатан, Ойрдын Самар хатан, Цэцэг хатан, цаашлаад Мандахаас эцэн хатан, Өвлөн их, Алангой их, Бүртчин овё гоомар, Монголжин гоо гэдэг түүхэнд үлдсэн бүх эмгтээчүүдийн нэрсийг дурсж бид нэр хайж болох юм. Мөн Модон Шөнийн хааны Янжи буюу ижи гэсэн тэр хатан байна. Янжи гэдэг үг бол өөрөө ижи гэсэн үгтэй адилхан хүн нүү цэвэр ижийн тухай тийм үг шүү дээ. Янжи хатны тухайд бид дурсах хэрэгтэй. Ийм олон өгчүүдийн тухайд дурсаасаа гэж бодож байна. За мөн дээр хэлсэн нэг жишээ бол одоо ноён уул болон Монголын орд газрууд бол их хүнтэй адилхан юм аа. Бид нэр ихийг нь тамлаж яах вэ? Ихийг нь тамлан зовоох ч юу яах вэ? Ихийг нь зовоож цагаан сүгийг хөхөж өдөөж өнгөж хүн болдог бол хүн болгоны ертөнцийн хууль зам ёсны юм. Тэгвэл ижи шиг ижи болсон байгаль орчин бол бас л үр шимэн өгсөөр ард түмний үеийн үед ижээсээр ирдэг. Гэтэл өнөөдөр Брогоол ухагдсантай адилхан орхон голын ихэн ухагдаад улаанараа явсаж байгаатай адилхан 5 толгой нүүрсний орд өмнө говийг бэлчээр нь битүү нүүрсээр бүрхсэн уушг нь хүний болоод малынх нь уушг нь битүү нүүрс болсон тийм хэмжээнд хүртэл нь хордуулсан оюутлогоо байна. Зангаас ашлаа маш олон орд газрууд дээр ингээд Ихи хаан ариун биеийг сэглээд синдичээд тэрнээсээ ханц цадхаа байсан бид нар бол ханц цадхаа очсон тийм шуналтай болчихсон артун ханц цадхаа байсан байдлаар Ихи хаан ариун биеийг үл ингээд сэглээ ажилласан артун болчихсон. Ийм байдал удаан үргэлжлүүл юунд хүрэхийг мэдэхгүй. Эртний нэгэн домог байдаг дээр хэлжсэн санаа бол их хүн цагаан хэлэх юм бол гойныхаа махыг огтолж өгөөд махчин үрсэнд дэжсэн тийм домог байдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр гойныхаа махыг батлаад зүрхэн өгөөд Монголын өнөөдөр хамгийн сүүлчийн зүрх болсон улаан буюу ноён уул түүхийн гол гадуун тулсан улаан бол зүрхийн авъя гэж дайрч хахад бол Монгол ижи үл үнэхээр тэсэхгүй бах уу. За ингээ Мартин 8-ны тухай холбосон яриа маань ингээд дууслаа. Дараа ноён уулынхаа юмд орохгүй болоос. Асуулт байвал хүмүүс Facebook-ээр дамжуулаад суугаа гэж бодож байна. За Синтрагийн өдрөө иргэд орноо.
1990 он бол цагаан морин жил гэж монголчууд ярьдаг. Арчдыг нэг хэдхэн хүн хийчихсэн юм шиг агойг төгөг хөөрөгдөг. Одоо өнөөдөр Монголын сурах үечлэлээр тэтгэн тооны хүмүүс хийсэн мэтээр энийг бол худал бичлэг эхэлсэн. Үүнийг логик түүхийн шинжилгээ ухаан буюу социологийн шинжилгээ ухаанаар дамжуулаад харуул 1921 оноос 1990 он хүртэлх Монголын түүхийг гойруулж худал бичсэн. Өнөө хүртэл бид нэр номноос үн цэнтэй зөв мэдээлэл биш худлыг авдаг байсан жишгийн адилаар 90 онд монголчууд бүхний дэргүүнд болцсон юм шиг ийм үндэслэлийн үйл дэвэргэж байгаа. Одоо үүнийг бид нэр эргэж харах цаг болчихсон байна. 90 онд Монголын ард түмэн талбай дүрэн жагссан Монголын ард түмэн юу хүссэн бэ гэвэл сайн сайхан цаг эргэж ирлээ. Бид нэр өөрсдийн эрхчлөөтэй боллоо. Эдийн засгийн хямралтай байх нь хамаахгүй. Бид нэр өөрсдийнхөө толгоор юмаа шийдэх эрхчлөөтэй боллоо гэсэн ард түмний хүсэл мөрөөдөл мөн бид нэр Чингис хааны түүх эргэж ирлээ. Бид нэр монголчууд хүн нар түүхээрээ махаж амьдрах ард түмэн гэдэг нь ийм л зүйлийг хүссэн. Гэвч 1990 оны ардчилсан хэмээгдэх хувьсгал бол цөөн тооны хүмүүсийн асар их мөнгө цутгаж дараа нь манкур тоолмод өөрийн бод болгосон замналаар явсан юм маш 27 жил байлаа. Энгүүл 1990 оноос өмнө бусад улс орнд болсон тус яргалал бол Бирмийн ард түмний тэмцлийг 1988 онд хэдэн зуун мянгаар нь авч устгасан түүх байгаа. Terminated баг дээр 1989 онд цус усгасан түүх байгаа. Оросын түүхэнд 1990 онд парламентын ордон буудаж төрийн эргэлт хийхийг заасан ийм түүх байгаа. За ингээд 1900 бидний нэрдэг 1990 оны цагаан морин жил гэсэн энэ жил одоо бидний Синтераго гэж яриад байгаа энэ компани Киргиз улсад орсон. Киргизийн анхны ерөнхийлөгч нь ард түмнээс хөөгдөд гарсан Акая гэж нөхөр болсон 1990 оны 10 сарын 27-нд. За Акая бол 2005 он хүртэл 15 жил төрийн дэргүүн байжээ. Энэ хооронд Синтераго улд 97 онд орж ирээд бузар муу муухай бүх зүйлийг хийж чадсан. Гайхамшигтай. Яагаад гэвэл төр засаг нь ард түмнийхээ эсрэг байсан, ард түмнийхээ хийсэн тэмцлийг цэрэг цадаагийн хүчээр зогсоож байсан ийм түүх Киргизийн ард түмэнд тохиолджээ. За 2005 он хүртэлх түүх үл юм байна. Одоо энэ Prime Minister of Kyrgyzstan гэдэг Киргизийн ерөнхий сайдын тухайд бас тооч дурдъя л да. Энэ бол яагаад ярьж юм гэхээр logical түүх буюу logic түүх, учир шалтгааны түүхийн тухай ярьж байгаа. Бид нар өнөөдөр алив зүйлийг бүгдийг учир шалтгаантай эргэн бодолтой авах гэх нь ухаанаар л хэмжиж чадваас Монгол хүн болгонд байсан энэ ухаанаар хэмжиж чадваас бид нэр эргээд түүхээ сэргээж чадна, эргээд ноён уулан хамгаалж чадна, ноён уулан хамгааснаар хүн гэснээрээ хамгаалж чадна, хүн нөө гэсэн гүрний хаан түүхийг Монголын түүх, дэлхийн түүх болгож чадах юм аа. За Киргизийн Prime Minister-ууд гайхамшигт маш олон магадгүй энэ бол Генесийн онд жонхоор олон хэмжээний хүмүүс цалигдсан ийм түүх баг. За энэ бол алив түүх болон алив үйл явдал хизээш хоорондоо холбоогоор явагддаг. Жишээлбэл Исаак Ньютон гэж хүн 1700 оны орчим төрж байхад дэлхийн шинжлэх ухааны тулгуур нээлт болсон Ньютоны онлоо нээж авах яг тэр жил Монгол улсад одоогийн Уурхангай аймгийн 900 суманд өндөр гэгээн зан базар соён бүсгээ дэлгэрүүлж байсан ийм цаг үе. Тэгэхээр түүх дандаа давхцдаг. Тэгэхээр Киргизийн түүх бол Монголын улс төрийн түүхтэй зайлшгүй холбоотой түүх. Монголын улс төрийн амьдралд ямар зүйл болсон гэвэл иргэн тойронд нь байгаа улс орн болон бусад улс орн болсон гайхамшигтай адал явдалтай болоод маш хэцүү гутамжтай түүхтэй харьцуулж үзэх ёстой. Үүний бас нэгэн жишээ бол дээр хэлж байсан. Мандухай Цэцэн хатан гэж хүнийг өнөөдөр бид нэр Мартин амин болж байгаа учраас тэр хүнийг мартах ёсгүй юм. Мартин амин болж байгаа учраас Мандухай Цэцэн хатан мартах ёсгүй. Мона Лиза гэдэг нэрийг бол монголчууд хүн болгон мэддэг.
Гэтэл яг тэр жил Мандухаас эцэн хатан бол Мона Лиза гэсэн зургийг зурж байсан тэр жил Монгол улсыг аврахын төлөө Тугаан мандуулаад тэмцэж явсан ийм баатарлаг юмхтэй. Тэгэхээр урайлж байгаа бас нэгэн зүйл бол орчин үеийн өрнийн боловсролтой гайхамшигтай мундаг эрдэмтэн гэж хэлхийг хүсч байвал Мона Лиза гэсэн нэрийг мэдэж байвал Мандухаас эцэн хатан яг тухайн үед амьдарсан гэдгийг дусч яваарай гэж Мартин амныг далимдуулаад хүмүүст хэлье. За ингээд Киргизийн засгийн газар 1990 оноос хойш түүх байна л да. Нийт 18 ерөнхий сайдын нүүр үзсэн байна. 90 оны 91 он, за одоо 2005 он хүртэл байна. 91 онд болсон хүн бол анхны Назардин гэдэг хүн бол 10 сар болоод Андрей Йордан гэдэг хүн 91 оноос 11 сараас 92 оны 2 сар хүртэл 3 сар болоод за түүний дараа нэгээд 92 оны 2 сараас жил орчим бол энэ 93 онд тогтсон байж байгаа. Алман Бэт гэж хүн бол нэг өдөр болоод за Апас гэж хүн бол 93 он сонгогдсон 98 он хүртэл за 98 онд бол дахиад маш божигнатай одоо нөгөө Синтраговд орж ирж Синтраговд 2 тонн алтан Киргизийн байгууллагчныг бохирдуулсан шүү дээ. Энэ 98 онд ерөөсөө маш олон хүн солигдсон байна. За энэ Борис гэдэг 6 сар болоод 2 хоног болоод Жумабек гэж хүн 4 сар болоод ингээд 99 онд бол Борис Салаев гэж хүн 1 жил болоод Моголбаев гэж хүн 1 жил болоод 2000 он хүртэл. За ингээд божигнжээ. За 2005 онд буюу тэр Аке гэж хүн бо ерөнхийлөгчсөн салах үед л 3 удаагийн ерөнхий сайд сонго өөрчлөгдсөн байна. 2007 онд мөн адил божигнаа болсон. За ингээд ерөөсөө л 1 сар, 2 жил, 4 сар, жил, сар гэдэг ерөөсөө ингээд энэ юу харуулж байгаа юм гэхээр улс төрийн хэрэгээр би баталж байгаа юм бол улс төрийн тогтворгүй байдал бол энэ Киргизийн ард түмэнд ингэж аимшигтай тохиолдож байжээ. За тэгвэл 90 онд Монгол улсад юу болсон бэ? 90 онд Монгол улсад ардчлаг гарч ирсэн. 96 онд сонгуул болсон. 96 он сонгуул болох үед бол энэ Синтраго гэж компани бол Киргизийн ард түмэн рүү орчихсон ууд уурхайг нь ашиглаад эхэлсэн юм байна. За 96 онд монголчууд Киргиз рүү ороод ирсэн компани Монгол руу анхаарлаа хандуулахгүй байна гэж ерөөсөө байхгүй. Энэ бол хуулинд байхгүй хүн төрөлхтний амьдралын зүй тогтолд байхгүй зүйл. Маш их мөнгөтэй тэр компани Монгол руу орж ирсэн. За энд нэмээд дурсахад энэ бол оюутлогоо өгсөн Америкийн нэгдсэн улс өндөр магадгүй хуулиараа бол орох хэрэггүй явж байгаа тэр хүн Колорадо мужийн Колорадо голыг хордуулсан учраас 3-аас 200 сая долларын өрөнд ороод 3-аас тэрбум долларын одоо хүртэл Колорадогийн голыг бол цэвэрлэх эрүүл ажиллагаа хийсээр байгаа. Фридланд гэж хүн бол Монголд 96 оны ардчилсан сонгуулийг далимдуулж орж ирсэн байгаа. Магадгүй одоо ингээд харахад 96 оны сонгуульд ямар мөнгөөр хаанаас Монголын ард түмэн сонгуульд өрсөлдөх мөнгө олсон бэ гэдэг ч их сонирм. Тэрдээс дууны нохоо болсон зарим хүмүүс гадны мөнгөөрч ажилласан байж магадгүй. Яг энэ 96 онд мөн алдарт мөн эцэггүй орж ирсэн байна. Мөн л мөнгө өгсөн. Энэ мэтэр маш олон гадны компаниуд бол Монгол руу бол агуу авран хамгаалагч агуу ариун явдалтны дүрээр Монгол руу мөнгө сутгасан. Маа гэж мөнгө. Чамд бэлэн өгч байна, чамд үнэгүй өгч байна. Чи энэ мөний мөнгийг аваад ашиглаарай гэсэн байна. Гисэн хэлэж энэ дэлхий дээр хүнд юмаа зүгээр өгдөг тийм ард түмэн хааж байхгүй. Харин чин сэтгэлээсээ хоёргүй бодлоор хин нэгэндээ харангуй тусалдаг ард түмэн бол монголчууд. Тэд нэр аягны хариу өдөртөө актны хариу жилдээ шилдэг. Ийм ард түмэн бол монголчууд. Энэ гүн ухаан монголчуудыг одоо хүртэл аварсаар байгаа юм. За ингээд 2096 онд Акаев бол Киргизийн ерөнхийлөгч болсон 95 онд хിവэрэ байсан монголчууд ингээд шинэ сонголтоо хийжээ.
96 онд ерөнхий сайд Мэд сайхан нэг сайхан болсон. Анхны ардчсан хөвслийг удирдсан Мэд сайхан нэг сайхан. Тун удалгүй жил гарны дараа Мэд сайхан нэг сайхны засгийн газрыг бол унгаасан. Энэ үеэс Монголын хямрал, улс төрийн хямрал болсон. Учир нь 96 оны сонгуулийг далимдуулаад Монголд бидний мэдгүй өнөөдрийн тэмцээд дийлж чадахгүйгаа офшорчд буюу нууцаар мөнгө авч, гадны дансанд мөнгө хийж энэ хүн Аазны тарны үүр уурхайг бий болгосон хүмүүс юм бол ихтэл үр хөвгөлтнүүд ингэж бүрдсэн юм аа. Ингэж бүрдсэн. Энэ үед Синтераг уулж орж ирж байна. Фридланд Лоурч орж ирж байна. Оюутлага үйл ажиллагаа эхэлж байна. Ингээд Монголын үн цэнтэй хаан байж болох бүх уурхай мэдээлэл, улс төрийн системийг яаж задлах тэр бүх юм орж ирсэн. Учир нь тухайн улс орны хүний биеэр бол дархлааг нь байхгүй болгож байгаад нийгмийн бол оюун санааны нийт бүрдлийг байхгүй болгож байгаад улс төрийн системийг задарч, боловсролын системийг задарч бүх секторт нэвтэрч ингэснээр нөгөө нэг ариун явдалтны дөрөөр өгсөн мөнгөө хэдэн 100,000 дахин хураан авдаг нь улс төрийн эдийн засгийн албарчдын бол үндсэн үйл ажиллагаа байдаг. Ингэхээр ариун явдалтны дөрөөр явж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа бол маш хортой байдаг юм аа. За 96 онд юу болсон? Монголын ард түмэнд ийм сонголт хийжээ. 2000 он хүртэл Монголын улс төрд бөөн бужигнаа болсон. Маш олон засгийн газар солигдсон Мэд сайхны засгийн газрыг сольж ерөнхий сайд болсон хүн бол одоогийн Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Зорж. Боловсролын сайд болсон хүн бол сайхан хэлэг. Ингээд мөн удалгүй Монгол төвсгөлт нам болон туршлага багтай Монголын ардчилсан нам бол ард түмнээ мэхэж хуурч хитгэн төрөний төлөө сонгуулийн мөнгө олох гэж шогшиж гүйдэг зангаараа болж Монголынхан ард түмний амьдралд гүн гүнзгий хохирол учруулах явуулгууд ингэж эхэлсэн юм. Ингэж хэлсэн. За тэгээд энэ үед бол сонгуулийн хуулиар Монголын газар нутгийг хойчлох болон Монголын газар нутгийг хойчилж хэсгэлэн тарах энэ үйл ажиллагааг эхэлсэн. Учир нь 96 онд орж ирсэн тэр Синтера Gold компани болон мөн босод маш олон дуудаж болохоор энэ зүйлс Фридланд эднэр бол улс төрийн системийн задлах болоод газар нутгийг хойшлуулах энэ үйл ажиллагаанд бол шуурхаадан орсон. Ингээд ардчилсан намынхан бусдын заавраа шүү дээ. Нэг осны өөрсөндөө мөнгө өгсөн, тусалсан тэр агуу хүмүүсийн заавраар Монголын газар нутгийг хойшлох, газрын хууль гаргах энэ нэмийг үл санаачж эхэлсэн. 2000 он хүртэл тэр үед Монголын ардын нам буюу Монгол ардын хувьсгалт нам ариун дүр үзүүлж газрын хуулийг гаргахгүй гэж байсан. За энэ 2000 он боллоо. 2000 он болонгууд нөгөө өмнө ярьж байсан амлалтаасаа буцаж модон шөнийн хааны буюу Монголын хүн гүрний агуу хаан модон шөнийн газар бол улсын үндэс гэсэн лог философитой бүм ухааны зарчмаас урууж ухарч 2000 он гарангууд алдарт лөөгөр буюу Монголын газар нутгийг хойчилж бусдын гард өгөх энэ үйл ажиллагааг хэлсэн байгаа. Тэгэхээр маш амархан өнөөдөр энэ бүхнийг мэдэхгүй чадахгүй гэж бодож байгаа бол түүхээрээ үлддэг цаг хугацаараа үлддэг. Он цагаар нь дистралсан дүгнэлт хийгээд он цагаар нь дистралсан анализ хийхэд хин хинтэйгээ сөргөлдсөн бэ, хин хизээ орж ирсэн бэ, хин ямар факт энэ факт хүчин нөлөөлсөн бэ гэдэг юм бүгдээр нь тодорхой болдог. За ингээд 90 онтой холбоотойгоор нэг тодорхой зүйлийг би энэ хэлчихье. 90 он хүртэл Монголын маш олон хүмүүс алагдсан, цаадлуулсан энэ түүхийг бас л дурдвч
өөрсдийнхөө үүдээцийг муу хүмүүс байсан мэтэр боддог болсон хүмүүс үүнийг дурсаж байсан. Дөнгөж 3 хоногийн өмнө нэг хүн ингэж хэлсэн байна. Өөрийнхөө аав ээжийн хүндлэн хайрладаг шигээ өвөг дээдсийн төв рүү нулим бас бид нар хаатынхаа төв рүү нулимсан үйл муухай үйл хэрэг болно гэж бичсний хариуд Монголын өвөг дээдс тэгээд бүгдээрээ сайн хүн байсан юм уу? Бүгдээрээ ариун хүмүүс байсан юм уу гэж. Тийм гэж би хариулт өгнө. Сайн ч хүн, муу ч хүн гэж боддгийн ууханд хэлдэг. Сайн ламч хүн, муу ламч хүн гэж. Тэгвэл Монголын газар шоронд амьдарч байсан өнөөдөр бидний үед Монголын дүүргээс алж ирсэн Атила хаан, Чингис хаан, Моодон шаний хаан энэ өндөр гигэн зан газар галдан боших энэ хүмүүс сайтаж муутаж бид бүгдийн Монголын заяа гэж хариу үгээр хариулмаар байна. Заавал энийг бүр дурдмаар санагдсан юм би. Учир нь энэ тусгай тогтнолын төлөө энэ бүхний төлөө амиа өгсөн Монгол хүн болгон бол энэ Монгол газар шоронд амьдарч байсан хүн болгон бол бидний өнөөдрийн хөрш шоронд дээр сууж байгаа тэр бүхний дор байж байгаа. Сүр сүлд нь сүнс нь оршиж байгаа ам биеийн Монголын газар шоронд шингэсэн ийм хүмүүс байгаа учраас энэ бүгдийн өрсөл бидний учраас бид нэр хүндлэх ёстой, дүүгээ хайрлах ёстой. За ингээд 20 эргээл бүр дурдмаа санагдлаа да. 21 оны дараа 22 онд бодгоо налуулж 20 онд Манлайбаатарт амдын сүрэн босоогоороо мөхөж ерөнхий сайд чагдарч 22 онд өнгөрч ерөнхий сайд жалхан судагт амдын базар 23 онд болж 24 онд ерөнхий сайд цэрнэж үндсэн хуулиа баталж Монголын бүгд найрамд Монгол улсыг дарахж байсан яг энэ жил бүх зэргийн жанжин данзан нь алуулж ерөнхий сайд улмаар ерөнхий сайд жигдэж яв 33 онд алуулж ерөнхий сайд гиндэн 37 онд алуулж Маршал Димит 1937 онд алуулж 1941 онд Максар уртсын дуурж алуулж 1941 онд ерөнхий сайд Андын амаа гадаад алуулж 1961 онд буюу 1900 оны үед Эзэн Чингис хааны 800 жилийн 1962 онд 800 жилийн тэмдэглэхээр Эзэн Чингис хааны 800 жилийн Хинтээ аймгийн дадал сум тэмдэглэхээр төлөө тэмцсэн Төмөр Очир гэж хүн 1985 онд бусдын гарт алдсан. Үүнийг хийсэн хүмүүс нь бүгдээрээ өнөөдөр амьд чиж магадгүй энэ үед улс төрийн аллах энэ бүхний хүн нэр устдаа мэдж байгаа штэ. Ямар хүн алуулсан шоронгийн ямар хүн уч зэрэг алсан гэдгийг ийм юм болсон. Дараа гадаад хэргийн сайд дөнгөж сайхан гадаад хэргийн сайд аварцад ич хүн бусдын гарт сэжигтэй байдлаар 1989 он буюу цагаан морьд гарахаас ч өмнө алуулсан шүү. За тэгвэл яг энэ байдал үргэлжилсэн. Яагаад өнөөдөр 1990 он болон 96 он АКЭ 2005 онд огцорч Киргиз улсад ямар юм болсон бүгдийн дистракт локер тайлбарлах гэдэг хичээж байгаа юм л да. Тэгвэл цагаан морин жил гэж гарсан тэр зүйл байна. 8 жилийн дараа буюу Монголын анхны улсын хурлын гишүүдэн Арчсан намын олон хүмүүс болсны дараа 96 онд 97 онд Минц сайхны Ингийн сайхны засгийн газар огцорч Элбэг доржийн засгийн газар гарсны дараагаар Монголын улс төр ямарч маш олон нарны цацралт болон олон ерөнхий сайдууд солигдсон байна. Тэгвэл яг энэ үед 37 наснда 1998 онд зориг бусдын гарт хэрцгийгээр ам алдсан. Ингээд Монголын хямрал 90 оноос эхлэлтэй хямралчин улс төрийн мөнгөний золиос болж эхэлсэн юм шүү. Энэ бүхэнд Синтарагуул оролцсон оролцоог баталгаа өнөөдөр бүгд байна. Учир нь 2005 онд 2010 онд Киргизийн ард түмний уул уурхайн төлөв тэмцлийг цуцсан Киргизийн улс төрийн шийдвэр бол Синтарагуулдын Комторогийн улдыг авах гэсэн ордлогын их мөнгөний үр дүн байсан. Ийм болохоор бид нэр
зөвхөн Монголын улсын хурд гарсан хүмүүсийн буруу байдаг юм байна гэдгээр ойлгодог бол ард түмний энэ бол төөрөгдөл. Тийм мэтээр үл үзэгдэх гаран буюу далдын хар малгайт нар Монголын бүх болохгүй зүйлийг ингэж хийж байдаг. За 1998 онд учир юун шалтгаанаар зэрэг алдсан бэ гэвэл дараагийн 2000 оны сонгуулиар Монголын газар нутгийг хувьчлах Монгол Ардын намын том төлөвлөгөө хэрэгтэй байсан. Энэ үед бол Дашбадар гэж хүн та нар Монголын газар шороог юунд нь бол зарах гээд байгаа юм бэ гэж цогтой үгэн хэлж тэнцсээр байгаад 1999 онд хордож амиа өгдсөн шүү. Энийг Монголын ард түмэн мартах болоогүй. Яагаад гэхээр хэрвээ бид нэр өнгөрсөн 10-20 жилийн түүхийг мартах аваас дараагийн 10-20 жилд үүнээс илүү аимшигтай дүү үргэлжлэнэ. Үүнээс илүү бидний үр удмыг бүхлээр нь эрхчлөөгүй, тусгай тогтнолгүй жинхэнэ оюун санааны боол болгосон тэр нийгэм үргэлжлэнэ. Хэрвээ өнгөрсөн 100 жилийн бойл, 1000 жилийн бойл, 2000 жилийн хөнгөрний түүхэн бойл 10 жилийн түүхийг бид нэр мартах аваас яг ийм байдал үргэлжлэнэ. За ингээд 99 онд нь Дашбалбар газар шорооны газрын хувьчлалын төлөө тэмцсээр байгаад өнгөрсөн бол Монгол ардын хувьсгал намын дотор цус тулдаан явсаар байсан. 2001 онд нь бол энэ биш дараа өөр болсон 2002 онд буюу яг тэр газрын хуулийг баталж гаргаж байх үед Мэндийн зээнэ гэж Төв аймгийн хүн өөд болсон. Ингээд Хөвсгөл аймгийн мөн Инх сайхан гэж залуу миний Монголын газар шороо үүсгэн хөдөлгөөнөө эхлүүлээд өөд болсон. Энэ бол 2000 буюу одоогоос 17-20 жилийн өмнөх асуудал. Энэ байдал одоо хүртэл үргэлжилсээр байгаа. За ингээд тэр үед 2010 онд бол Бакеев бол ингэж хөөгдөд огцроод ерөнхий сайд нь ерөнхийлөгч нь штэ. Харин бид нар азтай юм да. Ерөнхийлөгчийн хугацаанд судлаасаа ингэж Киргизийн ард түмний жишгээр огцорч хөөгдөж бозруулаагаа дийлэхгүй. Ингээд 2000 онд бол Киргизийн ард түмэн бол уул уурхайн тэмцэлтэй бол маш олон хүний амь нас алдсан юм байна. Тэгвэл бид нэр 2008 онд 5 залуугаараа дахиад өргөсөн байгаа. За ингээд 2004 он гэхэд бол газрын хуулийг баталчихсан. Дур зоргоороо Монголын газар нутгийг мөнгөтэй болоод мэдээлэлтэй болоод эрх мэдэлтэй хөгжүүл дураараа авсан. Өнөөдөр тэр газраас амл зарж баяжсаар байна. Гисэн хідээж өөрсдийнх нь мөнгө биш, өрөө бусдын тэр ариун явдалд эздийнх нь мөнгө байдаг болохоор Монголын ард түмэн маш цөөхөн хүмүүс нь мөнгөтэй болохоос биш бусд нь бол ингээд боол болон үлдсэн юм аа. 2004 оны улсын хурлын баталсан газрын хууль ингээд цаашаагаа Монгол улсын тусгаар тогтнол болоод эдийн засгийг нь байхгүй болгоход гүнзгий нөлөөлсөөр ирсэн. 96 оноос эхлэлтэй Монголын улс төрийн хямрал бол аимшигтай үргэлжилсэн. Аимшигтай. Монголын ардчсан нам бол тэр усан барьж хахад наран цэцэрлэгтийн засгийн газар, элбүүд орчийн засгийн газар, инх сайхны засгийн газар. Энэ үеэс Монголын бүх ардчсан холбооны болон Монголын ардчсан холбоо, социал-демократ нам, Монголын шин дэвшилт холбоо энэ бүх хүмүүс хоорондоо хааралдаж, энэ бүх хүмүүс үл хоорондоо зөрчилдөж, зарим нэг нь улсын эрхчлөөнийхөө тусгай тогтнолынхоо төлөө замаасаа гарч бие зөөвд оролцохгүй гэж яг 1917 оны үйл явц Монголд өрнөсөн юм. Түүх гэдэг түүхээр юм байдаг, бод байдлаар байдаг. Жишээлбэл хэлэхэд
нэгэн айлд нэг сайн санаатай хүн сая төгрөг зээлжээ. Тэр сая төгрөгийг өдрийн хүүн 10,000 ч юм уу. Тухайн хэцүү үед нь зээлж. Тэгвэл тэр хэцүү үедээ зээл авсан тэр гэр бүл өдөр болгон 10,000 төгрөгөө өгсөөр байгаа сүулдэ мөнгө олдохгүй болсон тохиолдолд гэр бүл дотор хагарал гарна. Эхнэр нөхөр хоорондоо хэрэлдээ сүулдэ хэрүүл хараад явсаар байгаад ах дүүс рүүгээ ороод сүулдэ тэр бүхэл бүтэн гэр бүл байхгүй болж сүрдэг. Энэ мэтэр Монголын боловсрол, гэр бүл, түүх, соёл бүх юм руу энэ муухай бодрол аалсын тарвал орж ирсэн. Бүр эрчимтэйгээр бүр одоо хорт хавдар яаж тархдаггүй яг түүнтэй адилаар. Тэгэхээр энэ бол Монголын ард түмний буруу биш юм, Монголын үе үеийн улс төрчдийн буруу биш юм уу? Монгол улсын их хурд гарсан одоогийн байдлаар давтагдсан тоогоор бол бараг 500 орчим хүн болов энэ хүмүүсийн бас буруу биш юм. Учир нь хэдийгээр буруутай зүйлд оролцсон ч гэсэн Монгол хүмүүсийг өөрсдийн бодлоор өөрсдийн санаагаараа энэ бүхнийг хийгээгүй цаанаасаа хөтөлж яваа гүлэг болгож байгаа хүмүүсийн удирдлагаар явсан учраас хүнийг буруутгах хэрэггүй юм л да. Улсын их хурд орж ирсэн нэг ч гэсэн Монгол хүн муу мухай юм хийгэж орж ирэхгүй лавтай. Харин мөнгөнд дөрлөгдөөд, эрх мэдэл дөрлөгдөөд цаашгаа явах хаваас энэ бүхэн муу мухай руу хөтөлдөг. За ингээд 2004 онд Монголд газрын хуулийг батллаа. Газрын төлөө лөө өрүүлэн гайхамшигтай хэллээ. Энэ үед газрын тухайд бол тэнцээр байсан хүмүүс 2008 оны 7 дугаар сарын 1-нд тун удалгүй болсон. Газрын хуультай холбоотойгоор монголчууд маш их баяжиж ирсэн, маш их амархан мөнгө олж ирсэн. Монголын 90 оноос гарсан Монголын хүн болгон, хүн толгойдоо болгон 8 ачин болсон. 8-нд мордсон. Дараагаар нь хүн толгойдоо болгон аж ахуйн нэгж байгуулсан, мөнгөтэй болох гэж оролдсон. 8-нд болсныг нь бол Монголын мэрэгжилтэй хөдөлмөрчин, ажилчин, малчин байсан хүмүүс бүгдээрээ мэрэгчлэнс гээд D8 ачаан шилжүүлэлтөнд тулсан. Дараа нь бүгдээрээ компани эзэд болсон. Дараа нь бүгдээрээ том дарга нар болсон, улс төрч болсон. Ингээд Монголд хоёрхан мэрэгчлүүлсэн. Хүүхдээ эдийн засагч болов, эсвэл хуурч болов. Жижигхэн хүүхдийн ярьдаг юм би том болоод компани эзэн болно, эсвэл би мис болно, эсвэл би ерөнхийлөгч болно гэдэг ийм хитгэн үндсэн зорилготой хитгэн үндсэн мэрэгчлэлтэй болж ингээд Монголын сүрэл хэлсэн. Тэгэхээр энэ бүхнээс гарч болох бид нар түүхээ гэж мэдэж 10 жилийн 20 жилийн түүхээ гэж мэдээд тэр бүхний өмнө үргэлжилсэн 2000 жилийн түүхийг бодох юм бол бид энэ талаас гарч чадах юм аа. За, Контараго өдрөөгөө эргэж орноо. Бакео 2000 онд ашгүй алга болжээ. Бакео гэж хүн Бакео гэсэн хоёр хүн Киргизийн ард түмнээс ашгүй зайлж ашгүй нэг энэ ард түмэн хэдэн залуучдынхаа цусаар орсон тэмцлийн үр дүнд нэг юм тэмцэж. Ингээд 2010 оноос хойш өөрсдийнхөө уул усан Памирийн уулыг бол аимшигтайгаар хулсан энэ ард түмэн бол 311 тонн алтаа авахулсан ч гэсэн ингээд одоо хүртэл муу хөрөл байж байгаа юм да. За энэ улс төрийн хямралдааны тухайд бол ийм хэллээ. Ингээд ноён уултай холбоотой асуудал бол бүх юмтай холбоотой учраас ингэж олон цалаа мөчрөөр явж байгаа юм л да. Ноён уултай холбоотой асуудал гэдэг нь Синтраго уултай холбоотой асуудал. Синтраго уулд бол 97 онд ноос ихэж Киргизийн тусгай тогтнол болон Киргизийн бүх химиг муухай нөлөөлсөн байна. Тэгвэл 96 оноос сонгуул болсон. Контара маш мөнгө хийсэн байж тараад Синтраго уулд 2000 оны сонгуул бол 96 оны 2000 оны сонгуул мөнгөний сонгуул болсон. Тэр их мөнгийг монголчууд хаанаас олсон байсан тодорхой бос. 2004 онд хөдлөө газрын хууль гаргасан. Газартаа олохын төлөө монголчууд ер нь одоо бол бараг 190% нь бол монгол газар аваагүй л байж байгаа хувьчилсан гэсэн нэрээр 0.7 гэсэн. Энэ үл тэр чигээр лойр болсон Монголын
газрыг тэр чихэр нь хөдөлж байгаа юм тэр гайхамшигтай мэрэгэн ухаан арга юм л да гадны. Тэр энд нь заллигдсан. Ингээд 2004 он бол газраа эргэл туслахыг зарсан учраас 2008 онд бол цус асруулсан тэр Монголын ард түмэл бүр тэсгээр байгаад цус асруулсан зүйлдэл орсон байгаа. Энийг уриалсан бол талбай дээр бүрэн хийдэр цустай төлөлдөөн болохоос өмнөхөн гарч ирээд уриалж Монголын ард түмнийг эвлүүлэхийн оронд талцуулсан бол Монголын улсын ерөнхийлөгч илүүдэрч 2008 оны 7 сарын 1-ний өдөр орой 6 цагийн орчим мөн өглөө 10 цагийн орчим 2 удаа гарч ирж Монголын ард түмнийг уриалсан шүү дээ. Үүний цаана бол дээр хэлсэн бэ. Магадгүй Монголын иргэншил авсан 50-аас 100 мянган хүмүүс л энэ санаа тооцох юм болж байгаа. Одоо энэ байдлыг үдээхэд маш бэлэн байгааг бол сүүлийн 2 жишээ харуулсан. Өнгөрсөн 2 хоногийн өмнө бол ийм байдал давтагдсан. За тэгэхээр хятадын аюул гэдэг нь одоо ил болсон учраас энийг хэлхээс өөр арга байхгүй юм л да. Мөн 1990 онд бол Монгол улсын ерөнхийлөгч илүүдэрч Монголын газар нутаг дээр хятадын олон тагнууд байгаа гэдгийг хэлснээрээ Монголын аюулаас хамгаалах байдал бол ноцтой гүнзгий хохирол очруулж Монголын маш олон аюулаас хамгаалахын ажилтнууд өвгөнтийн үндэд очиж ажиллахгүй болсон юм төв байгаа шүү дээ. Энэ бол Монголын ноцтой. Ингээд дараа нь 2000 онд бол ингэж яагаад тэр ард түмэн хямарсан байсан гэхээр газар нутгийн үн цэнтэй учраас хямарсан байсан. Хямрал үргэлжилсээр 2012 он болоход бол одоогийн ерөнхийлөгч нөгөө нэг ерөнхийлөгч юм бол амьдаар нь тамалсан. 12 он тийм 2016 оны сонгуул юу болсон? Маш олон хүмүүсийг баримжилж шоронд хорж айлгалтай тэмцэлгсэн нэрээр айлгадаг сүрдүүлдэг ийм байдал үргэлжилсээр байсан. Энэ бүхэн бол цаана ерөнхийлөгчийн 100% буруу биш, Монголын ерөнхий сайд нарын 100% буруу биш, Монголын ард түмний өөрсдийнх нь буруу юм шүү. Гадны бодлогыг мэдсээр байж хувь хувиан довоон шаарлуулж төрийн төлөө огтонд боож өгөхгүй гэдэг манжийн үеийн зүрхсэн үгэнд итгэж надад ямар ч хамааралгүй асуудал энэ муулсан гэж төр засгаа муулсаар байгаа юм байдал төрж байгаа. Монголын төрд гарсан үе үеийн ерөнхийлөгч нар хэдийгээр буруутай үйл ажиллагаа хийвч улсын эцэг учраас үргэлж зүрх нь бол цогцоор гэдгийг давхар хэлэхгүй бид нэр үргэлж ерөнхий сайд нараа муулж зэмлэлсээр байх тусам бусдын гар хөл болж тэр тусмаа бид нэр улам замаас хазаах юм. Ийм болохоор тэр хүмүүсийг муулах биш, төр засаг гэж муулах биш, Монголын ард түмэн одоо өнөөдөр амьдарч насанд биеийн төрсөн тэр хүмүүс бүгдээрээ өөрөө өөрсдөө муулах, өөрөө өөрсдөө бурууг хаах гэдэг бол хамгийн чухал юм шүү гэдгийг энд бүр онц хэлмээр байна. За ингээд 2012 оны сонгуул өнгөрсөн, 2016 оны сонгуул өнгөрсөн. Энэ хугацаанд Синтараголд гайхамшигтай үйл ажиллагааг явуулж чадсан. Брагуулдын аваа явуулсан, Брагуулдын алт нэг гэсэн хөтөлбөр гарч ирсэн. Энийгээр дамжуулж одоо хүртэл Баабар уулын нэг 1996 онд сангийн сайдруулахтаа гарч ирсэн. Одоо хүртэл тэрийг өмгөөлж, ойлгоод нэг өмгөөлсөөр байна. Гэтэл тэдний ч буруу биш юм. Учир нь энэ улс орныг л аврахын төлөө тэр хүмүүс үйлдэл хийдэг. Учир нь Монгол улс тэр үед мөнгө байгааг учраас сайн санаад хүмүүс дүрээс гисэн хүмүүс та нарт хэдэн зуун сая төгрөг өгөө, танаа улсыг авъя гэсэн хэлээд тухайн хүмүүсийн тархийг нь эргүүлдэг. Тэр хүмүүс үнэхээр улсын төлөө юм хийдэг. Гэвч байдал эргээд харахад тэр хүмүүсийн буруу болж хохирдог. Ийм зөвүүн муухай ажиллагаа бол үргэлжлэх юм аа. За дундуур хүмүүс асуулт сууж гинөө ямар хөө байна, байдал ямар хөө байна? Одоо цаг эдэлж байна. За энд нэг хүн асуусан байна. Ноён уулын тэнд нэг газар хөдлөлт гарсан. Энэ хэр үнний ортой юм бэ? За энийг дараа яриа. Одоо цаг эдэлж байгаа бол одоо 9:20 за Киргиз 10 минут. Синтараголд Кеншины буюу Монголчуудын тэнгэр уулын орчин байдгийн газрыг бол
оршдог алтны уурхай Канадын Comtara Gold гэсэн компани эзэмшил газар Киргизийн хөлт байдаг. 2015 хүртэл 97 оноос 311 тонн алтыг өнөөл авч гарсан. 2012 оны 6 сард Киргизийн парламент нь бол Comtara-гийн алтны уурхай давал хил ам болж зогсоохыг шаардсан. Одоо хүртэл эдгээр бол 32.7-г нь бол Киргизийн эзэмшдэг юм байна. Бусдын бол Синтара эзэмшсэн байдаг юм байна. Ингээд удаан хугацааны тэмцээний дараагаар нөгөө 98 онд 2 тонн цянад алдсан гэсэн. Одоо 2 тонн цянадыг Монгол Брогоолд болон ноён ууланд алдах юм бол хараа ерөө олд алдах юм бол тэгээд Монгол маш хэцүү байдал, байгаль далай, өсгөл далай тэр чигээр хэцүү байдалд орно. Маш хэцүү байдалд орно монголчуудаа. 2 тонн алдсныхаа төлөөд 3.7 доллар ингээд яасан юм байна. За энэ би баримт пакт ярьж байгаа юм шүү. 97. Энэ Comtara Gold-ийн өөрсдийнх нь албан ёсны баримт. За Киргиз улс Торонтогийн шүүхт Торонто дээр Sintara Gold гэсэн хүмүүстэй бол лицензийн хувьд үзэж байна гэсэн юм мэдээ байгаа. Ийм маш олон мэдээ байгаа. Энэ биднийг одоо бол ер нь наривчлан Sintara Gold-ийн болохыг ижлэх юмруу Монгол орж ирнэ. Энийг ярихын өмнө бол түрүүн улс төр ярьсантай адилхан маш олон Монголын хямрал болгоных нь гол урхахыг ярихаас аргагүй болсон учраас л тэр шүгдэн болон мөн хэдүүлэл орж иж байсан бус олон янзын тайлбарыг бол бид хийж байсан юм аа. Одоо ингээд Broggold-ийн ноён уулын хурал болж байгаа учраас бид нэр Sintara Gold-ийн болохыг бол сайхан илчилж өгнө. За дөнгөж саяхны мэдээ бол 2016 оны 5 сард Sintara Gold-ийг Киргизийн шүүх, Монголын шүүх гэж нэг тийм сайхан сонсчихсан ямар нэг өдөр. Киргизийн шүүх Sintara Gold-ийг 100 сая долларын төлбөр нэгжээ. 100 сая долларын. Тэгэхээр Монголын шүүх Sintara Gold буюу Broggold гэсэн компаниас 3 тэрбум доллар нэгжээ гэсэн мэдээллийг хийгээд авах. Одоо Америкийн нэгдсэн улс ч юм уу гадаад сурч байгаа, хуулиар сурсан, бүрэн төгс олон улсад ажиллаж байгаа, түүхээ мэдсэн тийм саналлуу хэрэгсэл гэж бодох юм. Хизээ нэгэн цагт Монгол улсын шүүх Sintara Gold-с ноён уулан аврам үлдсэн болоод Broggold-ийн ухаалын усанд 50 тонн алтны төлөө, байгаль орчны сүлгэсний төлөө 3 тэрбум доллар нэгж байна гэсэн мэдээлэл гарч ирсэ гэж өрөөж байна, хүсэж байна. Ингээд 2016 оны энэ мэдээ бол Mining.com дээр гарсан мэдээлэл. Mining.com гэдэг бол албан ёсны олон улсын мэдээлэл юм шүү. Би энэ хол мэдээлэл хэллээгүй. Энд ороод харуул Киргизийн ард түмний тэмцэл болоод Sintara Gold-ийн булхаа бузар зүйлс мөн хичнээн хэмжээний байгаль орчинг хөрдүүлж байгаа тухай маш тодорхой мэдээлэл байгаа. За ингээд Киргизийн байгаль орчныг хамгаалах албан ёсны хүмүүс тэр хог хаягдлыг уурхайн хог хаягдлыг зайлуулах Comtara-гийн хийж байгаа зүйлийг нь тооцоог төлбөрийг авч үзээд ингээд тэр үйлдвэрлэлийн болон тухайн орон нутгийн очруулсан хог хаягдлын тухайд ингээд юу хийжээ? Өргөдөл өгчээ. Sintara Gold-ын дараагаар нь 50% хамтын үйл ажиллагаа явуулах санал гаргасан байна. Гэвч ерөнхийдөө Жонтор Оторбая гэж хүн бол өнгөрсөн жил байсан гинэ. Өнгөрсөн жил тэднэртэй бол өнгөрсөн жил 2015 онд бол гэрээ хийж 50% дээр төгссөн юм шиг байна. За Киргизийн байгаль орчин болон техник аюул байдлын мэргэжтнүүд бол хэд хэдэн хуулийг ноцтой тухайн хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн учраас Sintara Gold-ийн энэ ажиллагаанд нь 103 сая долларын өрийг тоосч хэлжээ. Sintara Gold-ийн Comtara-ийн орд бол
маш том уулын хүндэд байж байгаа. Одоо манай Монголын газар нутгаар ярих юм бол баг ноён уулын бүх оюутлогын хэмжээний дэлхийн 2 том алтныхаа хувьд Перугийн алтны уурхаан дараа 2 том алтны уурхаан Колорадогийн Донод Азийн хамаг байгаль орчин гэсэн үг гэж үг болгож байгаа. За энэ мэдээллийг явуулъя. Цаг за тэгвэл энд уурхайн нөлөөлөлд өртсөн арга түмний анхааралд Press News-ийн эмэндэр гарсан юм мэдээлэл байгаа. Канадын Торонтод 3 дугаар сарын 5-нд болсон дэлхийн уул уурхайн PDAC хурал эхлэхийн өмнө хуралд уул уурхай хүнд үйлдвэрийн ашигт малбал газрын тосны газар Монголын хайгуул уул уурхайн компани оролцож Эрдэнэс Монгол болон оюутлогоо болон Монгол хайгуул хийж буй компани илтгэл тавьжээ. Ингээд Канадын засгийн газрыг дэлхийн байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага уул уурхайн үндэстэн дамнсан конференцуудыг бодлогоор дэмждэг, лобби хийдэг гэж шүүмжилдэг. Канадын засгийн газрыг Сэлэнг аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр дэх Гачууртын орд хүн нүгэн бош хадгалагдж буй ноён уул Канадын Синтраго компани эзэмшгээр болж байгаа. Энэ удаа Канадын олон улсын байгалийн хөгжлийн институт уул уурхайд өртсөн улс орны ард иргэдийн аж амьдралд аюул учруулж буй Фрезерийн их сургууль болон Бритиш Колумбия их сургуулийн оюутнуудын 2014 онд бичсэн нээлттэй загтвал ингээд Facebook-д амжилт орсон байж байгаа. Энэ тухайн хоёр сургуулийн Канада улс орнууд уурхайн нөлөөлөлд өртсөн ард түмнүүдээ 2014 оны 9-р сар Далайн ойргийн Слиш уугуул хүмүүсийн нутаг газар дээр төрдөг Фрезерийн их сургууль, Бритиш Колумбия их сургууль оюутан бид та бүхэнд учирч болох аюулын талаар инхүү санагдуулж байна. Канадын олборлох үйлдвэрлэл хөгжлийн олон улсын институт нэртэй одоо Канадын олон улсын байгалийн нөөц хөгжлийн институт түншүүдийн сүлжээнээс аюул учирч болшгүй байна. За ингээд юуны маш ноцтой зүйлийг юм гадаадын хүмүүс хэлж өгсөн байна. Биднэрт анхааруулга өгч. Зөвхөн Канадын тэр том үндэстэн дамсан конференцууд ингээд тухайн улс үндэстэнд бол ямар хортоогоор ингээд үйл ажиллагаа явуулахыг бол тайлбарлаж өгсөн байгаа. Ингээд цаашлбал бусад орон нутгийн иргэд бүлгүүд өөрсдийн идэвхтэй төрийн бус байгууллагуудаас танай газарт хийхээр санал болгоод байгаа алив зүйлийн талаар мэдээлэл авч байхыг зөвлөж байна. Бидний мэдэж байгаагаар Amnesty International, Pets Action, Mining Watch Canada гэсэн гурван байгууллага бол хөндлөнгийн 3 төчлийн дүн шинжилгээ мэдээлэлээр хангаж чадах эдгээр ард түмний эрх ашигын төлөөх байгууллага юм шүү гэж хэлсэн байна. Энэ гурван байгууллагад бид холбогдох хэрэгтэй байна. За үүнийг бол тэр тухайн сургуулийн нэр бүхий оюутнууд ингэж захиалсан юм байна. Энэ далимт хэлэхэд ноён уулыг ухаж олохгүй тухайд бол гадаадын буюу Унгарын байгаль орчныг хамгаалах хүрээлэнгээс бол амбын ёсны захиа хариулсан байгаа. Энэ захианд унгарч гэсэн бид нэр одоо хүн гүрний өвөг дээдсийн урсад юм унгарчуд. Ингээд ноён бол хүн гүрний өвөг дээдсийн 2000 гаруй жилийн түүхийг хадгалж байгаа учраас энэ бол маш үнэтэй олдвор өгөх уул учраас ухахыг бид нэр эсэргүүцэж байна. Үүний байгаль орчны нөлөө бол асар их хохиролтой учраас ноён уулыг хамгаалах ажлууд бид нэр албаас ингээд дэмжиж оролцож байгаа гэсэн мэдээллийг тус байгууллагаас ирүүлсний өнөөдөр шүүх хурал дээр өгч байгаа гэж би итгэж байна. Өнөөдөр энэ Унгарын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн захиаг бол ноён уулын шүүх хурлыг Синтраго үлсэж байгаа итгэж байгаагаа анхан хэлээ. Мөн ноён уултай холбоотой Синтраго-уудын хийж байгаа муухай ажлын тухайд Америкийн нэгдсэн улсын профессор, хөрс судлаач профессор Стив Вильямс гэж хүн бол түр Синтраго-уудын тухайд тимээ энэ бол ийм юу гэдэг ловрын бол оролцдог ийм компанид мэдээлэл хийсэн мөн тэр Yellowstone-ыг бол ухах гэдэг ингээд Америкт оролцож байсан тухайд хэлсэн юм шүү. Удахгүй бид нэр тэр хүн бол Стив
сууд Монгол хэлсэн байгаа. University of Wyoming гэж тэр сургуулийн бол Dean of School гэсэн юм хүн албан ёсны нэрсэн хэлээд ячээ. Тэр хүн бол Монголд энэ бидний ноён уулын хөрснөөс дээж авч тэр байгаль орчинд хортой эсгэлэл харуул судалгаа хийх дэмжнэ гэж хэлсэн. Албан ёсоор илэрхийлсэн. Ингээд ер нь бол олон улсын зүгээс ийм олон байдлаар бол Брого уулыг Синтраго уулыг Монголд хортой үйл ажиллагаа явуулахын эсрэг байгаа гэдгийг дашин хэлхийг хүсэж байна. За энд одоо дахиад нэг мэдээлэл байна. Киргиз улс одоо энэ алтны уурхатай бол тэмцэлцээр байна гэж байна. Энэ бол 2016 оны 2 сарын 19-ний өдөр Конторогийн алтны уурхай бол Кеншины уулаас улсын мөнх цас улсын тэрд оршдог ийм ордоо. Ишиг хөл Киргизийн ишиг хөл гэх нуур байдаг. Ишиг хөл нуур нь бол аюул занд учирч байгаа. Удахгүй энэ юу байгаль нуур бүр тэр чигээр занд учруулна л да ноён уулыг руу авах бол энэ Конторо гэсэн орднууд ишиг хөл нууранд бол ингээд маш ноцтой аюул занд учруулж байгаа тухай энэ мэдээлэл байна. Энэ бүхэн бүгдээрээ хүмүүс уншаад мэдэхгүй шигсэн тоош танилцуулахгүй ингээд хүмүүс бодлоо ярьдаг гэж боддог л доо. За тэгвэл Киргизийн Кеншин нуурын дээр бол үнэхээр гайхамшигтай ишиг нуур одоо бидний нэрлэгээр ишиг хөл нуур гэж нэрлэдэг ш. Монголын нөхөд үлдснээр нь энэ бол дэлхийн аялал жуулчлалын талбар болсон энэ дэлхийн гайхамшигтай үлсгэлэнд хамгийн гүн болоод хамгийн өндөрт оршдог ийм сайхан нуур юм аа. Энэ нуурын 4000 метрээс 4000 метрийн газрын түвшнээс оршдог бөгөөд энд бол хамгийн том алтны уурхайг дундад Азид хамгийн том алтны уурхайг Синтраго уулд явуулдаг. Ингэснээр тэр хөл нуур болон дундад Азийн бол байгаль орчинд маш их муухай нөлөөлж байгаа. Торонто төвтэй Синтраго уулд компани бол 2800 ажлын байраар хангаж өгнө гэсэн хэлсэн байна. Мөн Киргизийн үндэсний бүтээгдэхүүн 8% эзлэнэ шилсэн байна. Энэ жил 18 тонн алт Комторын орд нь ухах байна. Комторын орд асуудалд орсон. Киргизийн ард түмэн энэ муухай үйл явдлыг бол олон жилийн турш мэдсэн учраас ингээд ард түмнэрээ тэмцээд аргаа барсандаас бараг худлаа хүнд хөөхлөд бэлэн байж байгаа. Аргаа барсандаа бол энэ Комторогийн ордын төд бол Синтраго уулд гэсэн нэрээр Монголд орж ирээд ноён уулыг улаар нь дайж авахаар тэмцэж байгаа. Магадгүй ноён уулын дөрөв хэлсэн ноён уулын тэр лицензийг Комторогийн уулдтай тэр зээлийг барьцаа авахаар ингээд оруулсан гэж магадгүй юм. Энэ бүхний цаана Синтраго уулын цаана эдийн засгийн алуурчдын түрүү хэлсэн Фридландтай адилхан одоогийн офшорчдын эцэг болсон энэ бүх хүмүүс байдаг учраас маш ноцтой. Өнөөдөр бид нэр офшорын тухай хүн болоод тэмцэж байгаа. Офшорын цаана энэ бүхэн байдаг. Тэгвэл офшороор дамжиж буюу маш их мөнгө урсгал орж ирснээр бидний тэмцэх ёстой Монголын ард түмнийг оюун санааны хувьд тоолгож байгаа. Тэр шүүгдэн, мөн энэ мэтийн маш олон шашнууд орж ирдэг. Мөн улсрал болон бус бүх чиглэлд нь ордог учраас учир шалтгааныг локкор нь хөөж олох гэдэг бидний шалтгаантай тайлбарыг үргэлжлүүлсээр байгаа юм. Зөвхөн офшорд холбогдсон нэг гараа хүмүүс ч юм уу энэ хүмүүсийг л толгойг эргүүлчих юм бол болно гэж бодож байгаа бол монголчууд үнэхээр эндүүл юм шүү. Энэ бүхний цаана хэдийгээр шархаар бол шархны 5-ын аваад хаялаа гэхэд цаана нь бол шархны гүн урах нь хэвээр үлдсээр л байх болно. Тэгэхээр урахаар нь устгах гэх юм бол офшорчдын хизээ орж ирсэн шалтгаан буюу яаж үүссэн шалтгааныг аалзны тавтай адилхан судалж яаж устгаж болох тухайд бол бид нэр гаргалгаа гаргах хэрэгтэй. Маш амархан. Энэ өдрөөс маш цөөхөн тооны хүмүүсийн их мөнгө судалгаа тэр мөнгөөрөө дамжуулж зээллэг авдаг. Зээлэг өгөх нэрээр өр болгож үлдээдэг. Тэгээд дамжуулаад хүмүүст нь бол мөнгө өгч Монголын ард түмнийг хийх үггүй болгодог. Инхээр Монголын нийт ард түмэн бүгдээрээ энийг дэмжиж байгаа юм шиг болгож юм гэж. Тэгэхээр ард түмэн ерөөсөө өөрсдөө сэрэл энэ бүхнийг шууд хөөгөө гаргах юм бол хэрвээ бид ноён уулын тэр офшор дансчдын эцэг болсон Синтраго уулыг Монголоос хөөж гаргаж чадхаваас яг офшор одоо өнөөдөр ярьж байгаа тэр офшор гэсэн хүмүүсийг урхахаар нарийн олж устгах яг энэ бүхний эхлэл нь болох юм. Ийм учраас ноён уулын тэмцэл гэдэг бол өнөөдөр зөвхөн уулын тэмцэл биш, зөвхөн улс төрийн тэмцэл биш, зөвхөн офшорчдын тэмцэл биш. Энэ бүхний урхахыг нь устгаж өрөөгсөн 2000 жилийн тэртээ бидний өв дээдсийн үнэхээр гайхамшигт
тэр оюун санааны хүчтэй дүүсэж байгаа учраас энэ монголчууд өнөөдөр ноён уулын тухайд ингэж тэмцэж байгаа юм. За тэр сая асуулт асуулаа тэр үнэхээр газар хөдлөлт болсон уу гэж. Газар хөдлөлтийн тухайд болох юм бол энэ үнэхээр байнга тийм газар хөдлөлт идэвхтэй өрсөлдөж очдог Улаанбаатар хот бол Улаанбаатар хотоос хойш энэ бол үнэхээр тийм шийдэл тийм газар хөдлөлт болсон. Энэ бол байгалийн үзэгдэл юм. Үнэхээр 2008 оны орчин байна. Олимпийн 2012 он төвдөд ямар яргалт боллоо. Маш олон лам нарыг яргалж алсан. Андаараа хүмүүс андаараа өөрсдөө шатаагаад ядтыг эсхүүцээд. Тэгэхэд дараагаар нь тэр их муухай яргаллын болон тэр муухай олон хүмүүсийг алсан дараагаар бол магадгүй тэр төвдийн ард түмэн бүгдээрээ нэгэн зэрэг залбирсан гэж магадгүй юм. Маш том аюултай газар хөдлөлт болсон шүү дээ. Ядтад. Маш том газар хүчтэй газар хөдлөлт. Энэ мэтэрүүд яг тэнгэр үзэлтэй хүмүүсийн зүгээс тэгж тайлбарлаж болох юм. Ер нь бол энэ бол газар хөдлөлийн идэвхтэй бүс. Түүнээс гадна нэг зүйлийг нэмж хэлэхэд Улаанбаатар хот маань өнөөдөр Монголын хүн амын тал хувин байгаа. Яагаад сүүлийн 27 жил 21 аймаг болон 330 40 гаруй сум баг гээд Монголын ард түмэн хэсэг нэгжээрээ ингээд хуваагдаад сайхан тайван амгалан амьдарч иж болж байсан. Гэвтэл энэ 20 хэдэн жилийн турш Монголыг яагаад зөвхөн Улаанбаатар хотод нь болон хідэн газар төрлийг үүсгэв гэдэг өөрөө шалтгаан юм. Улаанбаатар хот бол маш том газар хөдлөлийн бүс. Энэ үл газар хөдлөлийн соронзон судлалын төвөөс газар би өөрөө 90 хэдэн оноос хойш мэднэ, байнга тэрд очдог, найз мандагт ажилладаг, би байнга мэдээлэл авдаг. Айгуу хэцүү. Үнэхээр өнөө маргаашгүй хөдлөлийн Монгол Улаанбаатар хотод газар хөдлөл болж байгаа энэ идэвхтэй бүс байдаг гэдгийг маш олон хүмүүс хэлдэг штэ. Тэгэхээр ноён бол Улаанбаатар хотоос 130 км орхон оршдог цаана болгон уул гээд 1908 оны орчим Монголд хамгийн аимшигтай газар хөдлөлт болсон шүү дээ. Болгоны хотсон байна. Газар хөдлөлтийн аягаар газар бүр ингэж томроо хагараа доошоо ороод тэгээд сар болоход бол тэр дээр доошоо ангалд орсон хонь ямаа бол ингээ андаараа тарчлаа байжсэн гэсэн тийм юу байдаг. Энэ бол 100 жилийн өмнө болсон явдал. Тэр цаана нь бол булган уулын газар хөдлөлтийн төв байж байгаа. Тэгэхээр энэ байгалийн газар хөдлөл болоод байгалийн аюул хөдлөл гэдэг юм бол өөрөө эрт дээрээс монголчууд энийг мэддэг байсан байна. Тийм учраас хийцээж алтаар нь оролддоггүй. Алт бол байгалийн гагнаас гэж ярьдаг л да энэ эрдэнэд. Дээр нь хүний биеэрүүл ярих юм бол энэ бидний үе мөчөө энэ бүхний холбоос болсон энэ яс байгаа. Энэтэй адилхан тийм гагнаас холбоос юм. Инхээр тэрээр нь оролдож яхаваас үнэхээр хүний бие ч гэсэн адилхан нэг хэсэг газар байж байгаа юм ухаад авахад хүний бүх бие организмд өөрсдөө орохын адилаар ингэж тэр өөрсдөө оролдоо. Тэгэхээр одоо оюутлахаан 5 толгой тэгээд энэ ноён уулын тулд бороо уулдын аль хизээ хийсэн муухай юу гэж чинь ухаан хийсэн гэж чинь. Тэгэхээр ингэж хэдийгээр өнөөдөр асар их мөнгө олж боловч өнөө маргааш тэр газар хөдлөл болох аваас монголчууд сэргэж ирэхгүй болтлоо чадах юм. Ийм үйл ажиллагааг гадныхан ч явуулж магадгүй бид нэр сэжгэлдэг. Улаанбаатар түрүү хэллээ. Улаанбаатар хотод хүн амын тал нь байж байгаа нь гэсэн. Хүн амын тал нь эртний ашиглаа. Эртний ажил. Хүн амын тал нь бол ингэж байж байгаа. Учраас тэр үл ямар газар хөдлөл боллоо гэтэл Монгол орн сэхээгүй болох юм. Тийм учраас ер нь энэ үеийн арчлын 20 хэдэн жил бол ерөөсөө чинь Монгол бол зөвхөн нэг газар төвлөрүүлж аж үйлдвэр болон бусад юмыг хөгжүүлэхгүй ингэж тэрдүүл офшорчдын болон одоо бидний ярьдаг офшорч болон тэр Аалсны тагны хүмүүсийг үл шигтгэж Улаанбаатарт эрүүл мэндээр нь хохироож генетикийн хувьд төвлөрүүлж байгаа эрүүл биегөө болгож генетикийн хувьд хорлоод ийм олон үйл ажиллагаа явьж байгаа маа ингээд очир шалтгаан бол ийм л байна. Тэгээд цаг боллоо гэж хэлж байгаа шүү байна. Арга болсон уу? Одоо нэг 10 минут. За ингээд өнөөдөр яасан зүйл бол Синтагоолд олон улсад ямар муухай юм тавьж байгааг зүгээр нэг тайлбарлах биш. Олон Киргизийн засгийн газар болон Киргизийн ард түмний тэмцлийн хувьд он цагийн дараалал тайлбарлаж хэлхийвслээ. Дээр нь бол Монголын нийгэм болж байгаа энэ өнөөгийн нийгэм богшсон тэмцэл бол зөвхөн өнөөдрийнх юм биш. Хэдэн 10 жил буюу 90 оноос хойш үргэлжилснээр газрын хувьтай холбоотой бид нарыг
гадаадын гар болсон хүмүүсийн бол үйлдэл гэдгээр нь тайлбарлахыг оролдоо. Мөн газар нутгаар зарсан Тажикийн ард түмэн бол нэг улс орны буюу Хятадын иргэшээд орж газар зархаас боцшгүй аюулд орсон тухайд ингээд тайлбарлаж хэллээ. Ингээд өмнө яригчсан нэг зүйл бол хүн шоргоолж, хүн аалз, хүн ратан гэсэн сэдвээр оруулсан байсан. Өнөөдөр Монголын ард түмэн хүн нохоотой адилхан болчихсон байж байгаа. Гэрийн нохоо бол гэрийнхаа гадаар байж идэг, гэрийнхаа нэг яс хордол хуцаа байж идэг. Тэгэхээр Монголын ард түмэн өнөөдөр нэг л би сайн, чи сайн, би муу хоорондоо хэрэлдэг тийм түүхээ мэдхээ байсан ард түмэн болсон. Тэгэхээр хүн нохоотой адилхан болчихсон байж байгаа. Нэг хоёрт нь хүн аалз шилж байгаа шалтгаан бол өнөөдөр монголчууд зөвхөн мөнгөний төлөө амьдардаг. Монголд хэрэгтэй юм юу вэ гэхээр Монголд хэрэгтэй арга байхгүй болсон юм шиг мөнгө төлөө амьдардаг юм гэсэн. Тэгэхээр өөртөө бол ингээд тэр гадны бэлдсэн хүн алсныхын торнод очсон тарчилж байгаа гэдэг боолжсэн хүн боолжсэн гэдэг юм байна. За мөн хүн дахиад хэлж байгаа нь юу гэхээр уран зэм үгээр л ерөөсөө уг нь бол хүн гэсэн нэрээ бол 2000 жилийн тэртээ хүн нүгүрний нэр юм байна. Гэтэл өнөөдөр бид нар хүн гэдэг нэрээ бол ерөөсөө хүн биш энэ антан болтол ингээд хайрлахаа байчихсан. Ийм учраас юу нь бол хүний яг хүн шиг хүн болчихсон. Тэгэхээр хүн дахиад гэж юу хэлж ийм гэхээр хүн дахиад бол уран цэцэн ярихтаа сайн болсон бид нэр. Түүх ярина, улс төр ярина. Ерөөсөө хинээс шилүүд сайн мэдхээр тийм толгоонд орсон юм арга уран цэцэн хоорондоо ярьж чаддаг тийм болсон. Энэ бол одоо юунаас 90 оноос хойш улбаатай яг нь бол одоо бүр ихтэй сургууль тахал болж байгаа. Тэр уран цэцэн ярих нэ зэрэг тийм мар жоо хүн дахиад адилхан юм. Тэгэхээр бид нэр худлаа хоосон ярих гэдэг бол Монгол оронд айгүй аюултай юм аа. Ингээ бүгдээрээ юм бол тэр хүн аарц, хүн дахиа, хүн хорхоо одоо юу вэ гэх тийм хүнээс ангиж хүн шиг болохын төлөө тэмцэх хэрэгтэй, бодох хэрэгтэй. Тэгээд юу улс шиг улс болж хүн шиг хүн болъё гэсэн нэг өрөө байдалтай. Гэтэл уг нь бол улс бол хэвээрээ байж байгаа. Энэ өрөө бол яагаад гэж харсан тэр өрөөг гаргасан тэр нам одоо хүртэл юугаа хийхгүй байгаа. Хэрэгжүүлэх байгаа гэдэг нь өөрөөсөө доороо бол бидний шалтгаан биш, гадны шалтгаан байдаг. Гişээ үгэд дамжуулж хэлмээр байна. За ингээд Монголын ард түмний хувьд яа гэхээр агуу юм аа. Шагаа санал энэ шагаа 2 жилийн нэртэй шагаа энэ шагаа ямар хэрэгтэй гэж хүмүүс хэлж байгаа. Энэ бол Монголын бичиг үсгийн дурсгалын бол гайхамшигт баталгаа. Энэ шагаа бол гол мод хоёроос олдсон. Энэ шагааг олоход Монголын түүхийг дэлхийн түүхэнд бол 2000 жилээр урьдчилахад гарамгаа гавьяа явуулсан археологч дэмж байгаа болон их хурлын гишүүн байсан Алтмаагийн талаар танил баярлалаа. Ингээд өнөөдрийн ярилцлага бол ингээд өндөрлөө. Энэ ярилцлагын өмнө юу байл товч асуулт байвал хариулъя да. Асуулт байна. Ноён уулын тухай мэдээ байна уу? Баггүй. Одоохондоо байна. За одоо болж байгаа юм шиг. За ингээд өнөөдрийн ярилцлага ээлжид бус ярилцлага маань өндөрлөж байна. Дараагийн 13 дахь ээлжид буюу ярилцлага маань ирэх одоо энэ бүтэн сайн өдрийн 6 дахь подкаст болно. Ингэхдээ бол бид хэвээ Ноён уулын шүүх хурлын үйл ажиллагааны шийд маш ноцтой гаргасан хаваас эцсийн бүх арга хэмжээг хүртэл юм авч тэмцэхээ илэрхийлж байна. Ингээд өмнө нь бол маш олон уриалга гаргасан байгаа. Уриалгынхаа үр дүн өнөөдөр тоосч яцгийг гэсэн бол цаг амжсангүй. Энэ уриалгын хувьд Монголын ард түмэн маань ноён уулаа очиг ойлгож Монголын их дархан тас газар болохын төлөө уриалга болгоно гаргаасаа гэж хүссэн байгаа. Мөн гандан эдийн захиргаанд уриалга гаргасан, мэдээлэл өргүүлсэн. Тэр нэр бүхий 3 лам Далаламын эсвүүцэн лам шүгдэнээс очиж байгаа лам болон Эрдэнэзүүгийн хамлааны шүүх гэсэн мэдээлэл шүүхийн арга хэмжээ авах мэдээлэл өгсөн байгаа. Энэ мэдээллийн хариуг үнэхээр авах хүсэж байна. Монгол Улсын боловсрол шинжилгээ ухааны яамд бол мэдээлэл өргүүлсэн насан баярын тухайд энийгээс бид нэр ахиж бас нягтлах болно. Мөн Монгол Улсын шинжилгээ ухааны академийн түүх хэрэглээгээ хүрээлэн бид нэр ноёнгийн асуудалтай холбоотойгоор шүүх төх мэдээлэл бий хийсэн байгаа. Энэний хариуг бас очиж авах болно бид нэр. Ингээд уриалга гаргасан уриалганд маань бол одоо баруун эргээс үл Шичингийн Баатар гэж өөр хангаа Шичингийн Баатар гол өрсөн байгаа. Шичингийн Баатар гол одоо энэ Ноён ууланд орж гайхамшигтай биднэрт гайхамшигтайгаар тусдсан болоосаа гэж бодож байна. Мөн бид нэр ангиудад хандаж уриалга гаргасан байгаа. Энэ уриалганд нэг дээрээ Америкт байгаа найз нөхдөд төмөрөө Ноён уулын төв хүн нэрээ хатлаа үзээ уриалгууд ингэж санс хэмжээс юм хүсэж байна.